Одоо намайг үзэж байгаа бүх хүнд яг энэ цаг бичмэндийг хүргэж байна. Зөвхөн ток шоу маань эхлээд 2 жил хагасан хугацааг өнгөрлөө. Тэгээд би түрүүний нэг авчаа. 2 жил хагасан хугацаа өнгөрлөө. Тэгээд нэвтрүүлэг болгон дээр би Монгол улсаа их өмөрдөг байлаа. Сайхан орон байгалийн гамшиг байхгүй, алаад хятад байхгүй, сайхан орон гэж өмөрдөг. Гэхдээ ямар нэгэн зүйл төвчээрийн хязгаар гэж байгаа. Уур бүх юмдэл бүх зүйл дээр хязгаар гэж байдаг. Тэгээ залуу хүний хувьд, эргэн хүний хувьд миний хязгаар яг одоо эцэстээ тулцсан гэж хэлж болно. Маш их уур урж байна, маш их бухимдж байна. Хамгийн ихний авч хэлэлцэж байгаа асуудал бол мэдээж утаа. Утааны тал дээр бид нар үнэхээр гамшигын хэмжээнд хүрээд бараг жилээс 2 жил болж байгаа. Юун тэр Японы тэр газар хөдлөлтөөс илүү гамшиг. Энэ бол магадгүй хэдэн жилийн дараа ихэд хэдэн мянгаар нь бараг өвчлөлөөр авч явах хэмжээний ийм гамшигын хэмжээнд хүрсэн. Тийм учраас залууныхаа хувьд би энэний эсрэг тэмцмээр байна. За манайхны тэмцэл бол өөрсдөө их гайхалтай сонин тэмцдэг. Facebook-ээр угаартлаа гэдэг профайл зураг тавьснаар энийгээ тэмцэл гэж нэрлэдэг. Эсвэл Facebook-ээр хүнийг доромжилж, хүнийг шүүмжлэхээ тэмцэл гэж хэлдэг. Ийм тэмцэлтэй ард түмэн эсвэл олигтой тэмцэж чаддгүй учраас энэ төр засаг нь эдгээр ингэж л үйдэн гэсэн хандлагатай учраас бид нарыг хизээж хүлээж авдаг, хүлэн шүрдэг. Хизээж нь утааны эсрэг юм хийхгүй юм байна, хийх ч хүн байна. 8 тэрбумаар 5 хоног би агаарт гарна гэдгийг сонсоод маш их уур хүрлээ. Үнэхээр эргүү малнууд юм байна. Эргүү юм байна. Одоо ингэж харахаа зурнаа дараа галга. Үнэхээр уур хурж байна. Тэрийг нь манайхын Facebook дээр инээгээд өнгөрөөж байна. Эцэг эхчүүд одоо эмэгтэйчүүд хүүхдүүд гараа авчих юм бол ганц биеичүүд тэгээд эрэгтэй хүмүүс үлдэнэ. Энийг тоглоом шоглоом болгосоор байгаад бид нар өөрсдөө энэ гамшигын орондоо насварлаа. Төр засаг гэсээр байгаа бид нар өөрсдөө яг нэг тийм дахир дутуу хүмүүс шиг болцсон байна. Залуусаа бид нар өөрсдөө үнэхээр тийм гамшигын хэмжээнд хүрчээд байхад бид нар тоглоом шоглоом хийсээр байгаад энэ ард түмч мөхлөө. Одоо би за яах вэ? Болох бах. За би дэмий юм стресстэй яах юм гэж явсаар байгаад одоо миний төвчээрийн хязгаар яг эцэстээ хүрсэн учраас би энэний эсрэг тэмцмээр байна. За тэмцэл нь яаж эхлэх вэ гэхээр би жагсыг цуглая гэж хэлмээрг байна. Зүгээр дундаж айлын хүмүүс бид нар дундаж хэмжээний амьдралтай хүмүүс зөндөө байгаа. Шоудчдаг, эсвэл шинжлэр монитор зарлаа хэдэн зуун мянгаар бэлэг аваад өгчдөг. Эсвэл шинжлэр өөртөө костюм бичээг авах хэмжээний мөнгөтэй байгаа. Эсвэл бид нар ууж идэхдээ мөнгөтэй байдаг. Яг энэ мөнгөө нэг 2 удаагийн шоудлтын мөнгө хадгалаад бид нар энэ 40 мянган айлыг нэг тогныхын хүчлэлийг нэмсэн гэсэн. Тэн дээр нь ягаад бид нар залуучууд өөрсдөө юм хийгээд тэр дулаан байлгах тэр нүүрс төлөхгүй байлгах арга хэмжээг нь авч болохгүй гэж. Түр засаг нь угаасаа хийхгүй юм биш үү? Ичтэл нь өөрсдөө хий л да. Залуучууд өөрсдөө хийгээд ирэх юм бол одоо сонгуульд өгч байгаа өөрсдөө карьерийг өсгөх гэсэн тэр нэг төр засгийн улсын хурлын гишүүд юм хийж магадгүй тэрийг нь ашиглая гэж би бодож байна. Тэмцэл гэдэг нь зүгээр нэг орилж шарлаад ингэж явахыг би тэмцэл гэж ерөөсөй ойлгодгоо. Тэгэхээр залуучууд яг одоо энэ доор гарч байгаа энэ миний хувийн аяглал холбогдоод тэр техник технологи хөгжсөн байна, шалнаасаа халдаг болсон байна. Яг го тогны мөнгө их гарах л баг. Гэхдээ бид нар энэ баяр ёслолынхоо эсвэл арх тасдынхаа мөнгийг хадгалахад л бид нар өгч чадна. Энийг би тэмцэл гэж бодож байна. Тийм учраас залуучууд надтай холбогдож энэний эсрэг юу хийж болох вэ? Дээрээс нь энэ 40 мянган айлын 20 мянгаыг нэг шалнаас нь халдаг болгочиход утаа магадгүй нэг 2-3 хуваарч гэсэн буурах бах. Энэ бол бүх зүйл багасаа эхэлдэг. Шууд утаа алга болно гэж байхгүй. Тэгээд дээрээс нь төр засаг гэдэг бол хизээч бидний төлөө юм хийхгүй гэдгийг та нар анзаарсан байх гэж би бодож байна. Тэгээд энэ тэмцлийг би өнөөдөр яг энэ мөчөд эхлүүлмээр байна. Тэгээд хамтдаа бид нар Батмөх гэдэг айлыг гэр бүлтэй, байшинтай, байртай болгож өгсөн шүү дээ. Бид өрөвч сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Та нар яагаад өөрсдөө өрөвддөг юм бэ? Хүнийг өрөвдөөд идэг, хүний доор орохгүй, бид нар хүний доор орохгүй гэж хүнийг өрөвдөл мөнгө өгөөл бид нар байртай болгож чадчих шүү дээ. Тэгвэл өөрсдөө өрөвдөе л доо. Өөрсдөө амьдарч байгаа газарыг хар л та. Тийм учраас бид нар одооноос эхлээ өөрсдөө өрөвдөх хэрэгтэй. Өөрсдөө төлөө өрөвч сэтгэл гаргаад магадгүй хүмүүс тэр технологиг мэддэг бол үнгүй өгөөд хэдэн мянган айлыг болгоё л доо. Эсвэл залуучууд нь өөрсдөө мөнгөө гаргаад хий л да. Тэгвэл тэд нар ничээд өөрсдөө хийх байлгүй дээ. Тэр жоохон хөхөд энийг яаж янзлах вэ гэдэг жижигхэн фэйсбүүкийн бичлэгнээс тэр гудамжийг бас янзлах хэмжээнд хүмүүст хүрж болно. Сошиал медиад бид нар зүгээр угаартлаа гэж бичээд энэ бол тэмцэл биш. Бид нар өөрсдөө дуу хоолой хүргэж энэ бол тэмцэл, дээрээс нь хийж энэ тэмцэл болно. Магадгүй залуучууд бид нар өөрсдөө л яг үнэндээ арчаагүй байна, муу байна.
Яг тэр залуучууд нь би өөрөө орцсон явж байгаа. Би өөрөө сайн хүн биш. Яг гоо магадгүй манай гэр бүл би өөр гэр болд амьдэрдэг. Манай ээж аав 380 яваад 380 тавьж тогоо ихсгээд тогоор халдаг болгосон гэрээ. Энэ бол бас тодорхой хэмжээний утааг багасгаасаа гэсэн манай гэр бүлийн нэг тодорхой хэмжээний жишээ юм болоо гэж би хувьдаа бодож чинь юу ч хийгээгүй гэж би ингэж ярмааргүй байна. Тийм учраас эхлэмээр байна залуусаа. Хоёр тэр жүдүүгээс хизээш бид нар айхгүй. Тэр улсыг хүрдэн гिचүүд хизээш бид нар айхгүй. Тэр бол хязгаар нь биш штэ. Тэр бол зөндөө цаана идсэн уусан зөндөө юм байгаа. Яагаад ичдэггүй болоо гэж би аймаг гайхдаг. Зүгээр нэг хамгийн ингийн шиг авал да. Араар тавьдаг залуу байла. За зөндөө араар тавьж байгаад за одоо их нэрлэгөө явъя да. Их нэртэй нэг жоохон ч гэсэн бэлэг барья да гэж боддог үстэй. Ямар ч ичдэг хүнд. Тэгэхэд ямар ч тийм ичүүр байхгүй эцсээр л байгаад амар их урам хугарж ийн, уур хурж ийн, уушлахгүйгээд манай аавлаа хүн гэж хиллээгээд энд байхгүй болчихгүй штэ. Тэгвэл ааваасаа ичилдэ. Тийм биз дээ. Жүдүү гэдэг энэ зүйлийг бид нар зүгээр ингээ одоо хайчихна. Би яг мэдчихэв. Бид хизээч энийг ингээд цаашаа тэмцээд ард түмэн ингээ цааш явахгүй. Бид өөс тийм ард түмэн биш. Бид яг л дахир тутаа хүмүүс шиг болцсон байна. Тархиараач тэр биерэж тэр. Амар хэлбэр бүх зүйлийг хайдаг олон тэл болох гэсэн хүсэлтэй өөрсдөө лаг гэж бодсон залуучууд биш шүү дээ. Юу ч хийж чадахгүй. Тэр үнд нь би ч гэсэн байгаа. Тийм учраас энийг одоос өөрчлөмөр байна. Гадаад руу явж бид нар энээс зүхтах биш, энийгээ өөрчлөе гэж би яг одоо энэ цаг мөчөөс эхлэмээр байна. Тэгэхээр яг энэ гадоор гарч байгаа энэ хаяглуу, миний хувийн хаяглуу холбогдож энийг бүгдээрээ ярилцсан шийдээ хэдэн мянган айлтан сайхан шалнаас нь халдаг болгоод өгье л доо. Бид нэг айлаг гэр бүлэгтэй бол зүгж чадж байгаа юм чинь бид өөрсдөө өрөвдөж бас чадна шүү дээ. За би энийг нэвтрүүлгийн өмнө хэлэх гэсэн. Тэгээд манай Зэвэр ток шоуны шинэхэн дугаар эхэлж байгаа. Өнөөдрийн зочин бол залуу хүмүүсийн төлөөлөл циркус хадгаа гэд маш олон хүмүүс бас мэдэх байх. Тэр циркийн бас маш олон залуучуудын төлөөлөл болсон жүжигчин Даштиндвиг урьж оролцууллаа. Тэгээд би жоохон бухимдалтай эхэлчлээ. Уучлаарай. Тэгээд ямар ч байсан ирсэн баярлалаа хөө. За баярлалаа. Зүгээр. Угаасаа тэгээд зөвлөдөө би ч гэсэн чамайг бухимдаад би ч гэсэн бухимдчил байна. Үнэхээр одоо бол манай хүүхдүүд ч гэсэн одоо лагер руу гарлаа. Үнэхээр ээж автагаа байх гэж үнэхээр яг чиний саяны хэлдэг бол үнэн. Би ч гэсэн тэр доктор нь явж байгаа. Хоёул яриа жоохон хүнд эхэлчлээ шүү дээ. Тэ угаасаа яг зүгээр угаасаа нийгэм угаасаа энэ одоо бухимдаж харлаа шүү дээ. Тийм үү? Одоо юм хийж эхлэе та. Ягаад тэгэхээр бид нар хийхгүй бол хязгаарч энэ хүмүүсийг хараад бид нар яг үүндээ хүмнийг харж хийдэг болсон. Хүнээс буруу хайдаг, хүн хийгээсээ хүн хийх байх гэдэг ийм сэтгэл зүйтэй болчихжээ гэж би жоохон уур хүрээд байна. Тэгээд ямар ч байсан өнөөдрийн зочныг бол би тодорхой хэмжээнд хүндэлдэг. Ягаад тэгэхээр би God Talent орж ирэх юм мэднэ. Харж ирсэн. Мөн өмнө ч гэсэн Америкийн маш том циркийн тийм явуулын нүүдлийн циркт 3 жил манай Монголоос цирк үзүүлбэр үзүүлсэн жүжигчин Дашка байгаа. Тэгээд манай монголчууд бол өөрсдөө нэг сайн бас мэдхгүй байж магадгүй гэж би бодож байна. Тэгээд мэддэг хүн бол байгаа. Тэгтээ ер нь бол хинх нь бас мэдэхгүй. Тий, яг тэгэхээр бид нар ч нэг байнга аялан тоглолт гэж явцдаг, тэмцээн уралдаан Монголын циркийг төлөөлж дэлхийн олон давцанд чинь бид нар Монголоо гэж төрийн талбайгаа барьж очиж тэмцээн уралдаанд явж болохоор аль болгон тэгэл аль хаана Монголын нэрийг гаргаж болох тийм ээ. Монголын цирк 80 жил одоо удахгүй 80 жил боллоо шүү дээ манай циркийн. Тэгэхээр бид нэр тэрний төлөө бүхэл бүтэн 80 жил хөгжсөн циркийн төлөө Монголын нэрийг бас өргөчих гээд бас л тэр нэг дэлхийн шилдэгүүтээ алцаал яваад байна шүү дээ. Бид нар байгаа шүү, бид монголчууд шүү. Монгол хүмүүс ямар их тэр дэсүр дэвчээр ямар их авьяастай вэ гэдгийг харуулахын төлөө ингээд 2001 оноос хойш миний зүгээр гадаад гарч тэмцээн уралдаан явснаас бол 2001 оноос хойш л та. Би ч 97 онд гарсан юм чи. Тэгээ ингэж явсараа би сая 2017 оны 5 сард яг зогсоод яг одоо нэг суурин байх гэдэг үзсэн. Гэхдээ утаа яг бол ийм амар байгаагүй юм. Ер нь бол үнэхээр би одоо бол гайхаад байна. Бүр арайч та манай ээж аав би ч өөрөө гэр оролт өссөн шүү дээ. Манай ээж аав ч одоо яг утааны голомт гэдэг газар байдаг. Тэгээд манай ээж аав хоёр бол үнэхээр би саяхан нэг хүүхдүүд маань эмээ өдөр очно гэдэг дагуулаа явсан. Үнэхээр тэр нэг бичлэг яваад байсан санаж нь YouTube дээр нэлээд явж байгаа бэгээ хэлээд арилаад байдаг. Би бол уруудаж ороод тэгэл юм харахаа болцсон. Тэгэл заа гээл машиныхаа бүх цонхуудыг хаагаал агаар шүүгчийн дотроос аваад тэгэл заастаа өвөөмийг нахиж ирмээргүй юм байна. Одоо тэгээд гэр бүл тийм болж шүү дээ. Өвөө мэдэрэж очиж чадхааргүй болж шүү дээ. Хотод дотор шүү дээ. Тэгээ одоо хүүхдүүдэд лагер руу гаргаж байна.
Энэ бол бүр гамшигын хэмжээнд хүрээд удаж байгаа л да. Тэгээд яг залууны хувьд миний ч гэсэн алдаа байдаг. За стресстэй яах вэ? Нэгэнд өөрчилж чадахгүй байгаас биш гэж. Гараад бид нар бол хүмүүс харин яг тэгээд би саяхан бас одоо болох удахгүй болох шоуны лайв хийжсэн чинь нэг хүн ингэж суугаар гарч тэмцэх гин л дээ. Тэгээ би тэр хүнд хэлсэн. Би хувь хүнээс хувьд бол үнэхээр энд бол бохимдолтой байгаа. За тэглээгээд би ингээд гараад талбай дээр очиод утаа байна, өглөө ашиглаа гэхлээр тэнгуэл утаа алгуулаад 76 ч юм уу те улсын хурал юм хийгээ шууд утааг алгуулсан гэж байхгүй шүү дээ. Тэрийг тэмцэл гэхгүй чи юу ингэж ярьж болохгүй гэсэн чинь тэгвэл чи ийм лайв хийгээ сууж явах ямар шаардлага гинэ. Би зөв зүйтэй юмны талаар ярьж байна. Би бол фэйсбүүкт ч юм уу сошиал ертөнцөөр альва зөв зүйтэй юм байх юм бол би шеэр хийчихдээ юм аа тий. А буруу юм байвал би зүгээр харахгүй баг өнгөрдөг. Тэгэхээр бол тэмцэл гэдэг юм чинь өөр утгаар явах хэвээр. Тэрнээс би очиод нэг хідэн хүн аваад талбай дээр очиод ураалаа үзэн барайл. Тэр тэргүй нөгөө хідэн цагтаа ирээл хамаал аваад явна шин. Яах гэж хиний удирдлагаар хин тэгсэн гисэн гэд. Тэгэхээр чичаамж тийм юм нэг би ч өөрөө тэгээ урлаг цирк зүтгэсээр байгаа нэг тийм юм одоо тэгээд бүх талаас нь л харахыг хичээдэг л дээ. Тэгээд одоо хизээч тэгж жагсаад юм өөрчлөгддөг бол өөрчлөгдөхөөр юм шиг эсвэл бид өөрчлөлт нь тэгж хийж чаддаггүй шүү дээ. Ямар нэг юм зүйлийг угаасаа. Сая миний бүр амар тод санаж байгаагаар бол сая тэр бензиний үнэ хөрөгдөлт болоод машинтаа тойрсон шүү дээ. Тэгээд үнэ буусан шүү дээ. 100 төгрөг тий. Яг тэнэс болоогүй л дээ. Ер нь бол яг тэр жагсаалаас болоогүй. Ер нь бол би тэгээд тэр гой машинтай залуучууд жагссан байлээ. Тэгээ гой залуучууд. Тэр бол жагсаал биш шүү дээ. Жагсаал гэж юу хэлэх вэ гэхээр нийтээрээ бүх машиныг зогсоогоод эсвэл бүр төв зам дээр бүх машинаа унтраагаад аваар асаагаад зогсоогоод бүх зам хөдөлгөөнийг хашсан тохиолдолд тэр магадгүй жагсаад хөдөлгөөн болж болно. Тэрнээс биш машин тойроод бензины үнийг буулгая гэд энийг хинч тоохгүй. Тоогоочгүй. Тэр чинь хөдөлгөөнд нөлөөлөхгүй байгаа сте. Тойроод яваад байгаа сте. Ямар ч тийм нөлөө байхгүй. Тэгээ тэрийг хараад бензин буугаагүй шүү дээ. Тэр чинь яг зүгээр нийтээрээ тэр нэг 100 төгрөгөөр буусан гэдэг чинь 5 цент хүрэхгүй шүү дээ. Тийм 4.1 хэдэн цент лээ 3 цент ч үлээ. 5 цент гэдэг чинь арайч ихтэй. Тэрийг зөв бидний анхаарлыг ингээд тодорхой хэмжээнд заа гэдэг ингээд хаяас сурцсан. Одоо сая тэр 8 тэрбум байна. 8 тэрбумаар 5 хоног ингэнгүүт бид нар юу гэж боддог гэж заа. 5 хоног ч гэсэн ям өнгөө өгч байгаа юм чи явчих. Улсаас өгж байгаа юм чинь гэдэг. Явчих гэдэг байхгүй. Энэ бол зөв бидний эргүү малнууд минь ээ. Та нар зөвөр одоо ингээд түр энийг ингээд жоохон өмх мах аваад нэг байж аргалаад байж. Тэгэл тэр тэргөө удахгүй хэдэн сарын дараа утаа байхгүй болчихно. Тэгээд бид нар дахиад хэд аргалах гэж байхгүй тий. Тэгээд дахиад бид нар нөгөө нэг цаана бид нар бүхэл мах байгаад дахад бүхэл гулууз мах байгаад дахад бид нар зүү жижигхэн юм мах өгөөл за та байж гээд тэр махныхаа тэр үлдсэн голууз махыг бид тэр өөрсдөө аваад байдаг. Яг ийм л зарчмаар яваад байгаа учраас бид нар ингэхгүй байгаа байхгүй тий. Тэгээд бид нар өөрсдөө залуучуудын л өөрсдөө буруу хандлагатай тэгээд бас дээрээс нь манайс тэгээд яг бүр айхтар тэмцэж чадахгүй шүү дээ. Тэгээд тэмцээ гэхлээр миний зүгээр өнцгөөс харахад бол тэмцээгээд урайлал ингээл одоо фэйсбүүкээр л гоё орилдог болсон шүү дээ тий. Фарфайлаас альдаг ч юм уу тий. Ингээл түрүүн чи хэлжсэн шиг. Тэг яг тэмцээ гэхлээр нэг сайн бүр нэг 7 сарын 1 гэж нэг айхтар юм болсон шүү дээ тийм ээ. Тэрэн шиг болчихлоор би бол тэгж боддоо шүү дээ. За дахиад нэг хідэн цагдаа нар барьж аваал тий. Төр гэдэг чинь төмөр нүрээ харуулж чаар тэгэл зүгээр явж исэн үнийг ч аваад хорч шүү дээ. Хэрэг нь олохгүй сайхан юмдаа тав. Тэгэхээр хинч тэрэнд нэг зориглоод очихгүй баг. Яг бидний үеийн залуучууд зориглоод очлоо памп гэгээд үр дүн хэр гарах вэ? Энэ 76-ыг харгалт. Би бол тэ 1000 орлооч одоо энэ дүнкүүд толгоонууд гэдэг шиг. Хамгийн том гаргалгаа бол ийм л байна. Сая би хэлсэн. Жагсаад за 7 сарын 1 шиг юм хийгээд бид өөрсдөө хохирно. Өөрсдөө тэргүй. Бид нар өөрсдөө хохирно. Дээрээс нь бидэрт тэр зүйлийг өөрчлөх тэр хэмжээний 7 сарын 1 шиг зүйл хийгээд тэрийг өөрчилж чадахгүй. Хамгийн чухал зүйл ямар нэгэн хатууг зөөлнөр иддэг байхгүй. Тийм учраас залуучууд өөрсдөө хийгээд өөрсдөө хөдөлмөрлөөд ядаж нэг 2,000 айлыг 40,000 айлыг одоо тогных нь хүчлийг ихсгсэн юм байна. Цахилгаан тавьж өгөх боломжтой болгосон юм байна. Тагсан. Тэрэн дээр нь бид нар 2,000 айлыг хийгээд ирэхэд тэр нэг улсын хурлын гишүүд дараагийн сонгуулиа бодноо. Тэ? За энд оролцсон хийчи, туслая дэмжиж гээд ирэнгүүт тэр хүмүүсийн карьер өснө. Тэндээ ашиглаад авчээ л да. Дараа нь бид нар тэндээ саналаа өгөхгүй л байхгүй. Яг үнэндээ. Одоо тэгтээ хараа бид нар нийлээд ингээд тим юм хийлэхэд тогны мөнгө бол
цунцаар гарч иж манай ээж аав ч одоо сарда 2-300 сая төгрөг өгч тэр чинь 380 тавьж халааж байгаа шүү дээ. Тийм манайх бас 200 сая энэ сарын тогны мөнгө 230 мянга гэсэн манайх. Манайх цахилгаанаар халдаг байхгүй. Тийм манай ээж аав их бас тийм. Тэгэл цаав ирсэн тэгэл тог их гарч ийн гээл тэгэл уг нь бол зөвлөлтөө утаа гарахгүй байна. Нэг айлаас ч гэсэн утаа өнгөрсөн. Одоо тэр 200-300 мянга төгрөг бид шинэ жилээр монитодод бэлгэлж байна. Яг үнэндээ нэрээ шүү. Манай телевизийн ч гэсэн ерөн зүр ингээ харж байхад эсвэл бусд газрын монитогч харж байхад өнөртөө бас юу 200-300 мянга төгрөг бэлгэлдэг юм байна шүү дээ. Тий. Бид нар цалин бага байна мөнгөгүй байл гэдэг үстэй. Тэгсэн мөртлөө бэлгэлж чадчих шүү дээ. Тэнгүүтээ бид нар уун эдэн шоуд нь би ч гэсэн шоуддаг. Гарлаа хизээч бид нар ганцхан ширхэг биер аваад уудаг байхгүй. Нэг шил ботл арх виски дор хаяж 140-с 50 мянган төгрөг. Тэрийг л хадгалч л та 4 хүн 30 мянган төгрөгөөр нийлээд гарлаа. Тэр 30 мянган төгрөгөө хадгалчих 2 удаа шоудалтай мөнгө 7 хоногийн 60 мянган төгрөг. Тэгээд тэр чинь ингээд сард болохоор 200-300 мянга хангалттай өчнө. Энийгээ бид нар хадгалаад тэр тогны мөнгөө өгөөд өөрсдөө өрөвдөө өөрсдөө хайрлаа өөрсдөө явъя гэж байгаа. Тэгэхгүй тогны мөнгөөс яагаад энэ нүүрсэд амьдрах юм бол бид нар тогны мөнгөө харамласнаар эрүүл мэндгүй болоод өвч талд орно. Яг зөв. Тийм учраас бид нар энэ нэг мөнгийг өнөөдөр ихвэр гарна гэдгээс аймаарг байна гэж. За тэгээ хоёлаа одоо мэдээ зочноо би өрсөн учраас хувийн бас сонирхолтой зүйлүүдээс нь яриулцмаар байна. Тэгээ яг би өнөөдөр бол за ямар ч гэсэн би тэгвэл албан ёсоор бас ажихаа тэр юунд нэгднэ. За нэгдээ. Албан ёсоор би бас өөрөө бас урлагийн хүн учраас сайн үлсийн аян маш их зохиодог. Би одоо он гараад уусаа жил болгоо явдаг асрамжийн газар, хамтын газар би өнөр үлтөө за тэгээд Батсүмбэрт хамтын асрамжийн газар өөрийнхөө уран бүтээлчтэй хамтарч тоглолт хийдэг байхгүй. Жил болгон тэднэрийг баярлуулдаг. Улс тэднийг нэг харж хандаал очиод пам гэдэггүй учраас бид нар ч гэсэн нэг өдөр ч гэсэн ад жаргалтай нэг өдөр ч гэсэн хаппи байгаад тийм ээ. Инээдтэй ад жаргалтай гоё өнгөрөөсөө гэдэг үүднээс бид нар очиж нэг удаагийн нэг цагийн програм тоглож өгдөг. Тэгээ энэ жилээс бас нэмэгдэж байгаа гэхэд 127 хүүхэдтэй цэцэрлэг нэмэгдэж байгаа. Тэгэхээр он гараад тэр үйл ажиллагаанууд маань явагдана. Тэгэхээр найзахын бас энэ утааны эсрэг гэдэг аянд би бас аль биесээр орж байна. Баярлалаа. Тэгээд чадхаараа би бол чадхаараа тэмцэн. Аян гэж за аян л юм да. Дээрээс нь сайн үлсэн аян аль аль юм. Яг тэгвэл эн чин утаагүй болно гэдэг чинь бидний тэр хайртай хүүхэд өр жоохон дүүнер ч гэсэн энэ утаа багсаж байвал эрүүл мэнд тийм ээ тэр бүгд чинь тэгээд нэг бодлын бас сайн үлсэн аян болчихж байгаа байхгүй. Улс их орон хийж чадахгүй байгаа бол залуучууд нэгдээд хийх нь зөв шүү. Би сайн үлсэн аян бас зөндөө харлаа л да. Яг миний л бодол. Сайн үлсэн аян харж байхад тэндээс ашиг харж сайн үлсэн аян хийдэг хүмүүс байна. Хамгийн муухай. Яг одоо энэ тийм юм шүү. Миний хувьд бол сайн үлсэн аян гэдэг нэрэн дээр бүр мөнгө дөрөөлдөг болсон тий. Энэ сая 8 тэрбум бол яг энэ 8 тэрбумаар 5 хоног гаргая гэдэг шиг. Сайн үлсэн аян бахна чинь улсаас гаргаж байгаа. Тэнгүүд энэ хараа хүний нөгөө нэг бүр аргаа барсан сэтгэл дээр аргаа барсан яг тэр мөч дээр нь жоохоо юм сайн үлсэн аян гэж хэлэнгүүтээ өөртөө мөнгө олоод идэг нэг ийм бизнес байгаад байна. Би бас сайн үлсэн аян гэж нэрлэхээс яг өмнөдөө жоохон татгалзаад байгаа. Яг энэ бол хамгийн том сайн үлсэн аян миний хувьд. Өөрсдөө төлөө бид нар одоо хэцүү амьдарч байгаа хүмүүс сайн үлсэн аян хийдэг шиг өөрсдөө бид нар хамгийн хэцүү амьдарч байгаа хүмүүс ээж өөрсдөө төлөө сайн үлсэн аян хийж байгаа. Нэг бодлоо. Гэхдээ сайн үлсэн аян гэдэг эндээс мөнгө олох гээд ингээд завших гад би тийм учраас энийг сайн үлсэн аян гэж ер нь бол нэрлэмээр гэнэ. Өөрсдөө төлөө хийж байгаа би зүгээр нэг бага хэмжээний тэмцэл гэж нэрлэмээр байна. Тэмцэл гэдэг нь уухаанаа гэж ойлгохгүйгээр зүгээр залуучууд тодорхой хэмжээний одоо мөнгө цуглуулъя. Тэ? Тэр мөнгө нь яаж явагдаж байгааг бүр ил тод бүх юмар нь харуулж тэр айлуудад тэр захиргааных нь нэмийг тавьж юу гэж. Яг зөв. Тийм. Бүр тэр захиргааны болохгүй их мөнгө орж ирээд байвал тэр мөнгийг нэг сарынхын тэр захиргааны мөнгөтэй төлөөд тавьж өгөө төлөөлээд энэ айлын тэр одоо тэр хэсэгчлэн л гэсэн үг баг. Миний бодлоор зүгээр хамгийн хутаатай дүүрэг шүү дээ. Тийм. Одоо тэр яг тэндээс баян шуур тийм. Тэндээс эхлэмээр байна. Тэгээд ингээд хийгээд эхлэхэд энэ бол хамгийн том тэмцэл юм болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Энийний дараа утааны дараа би жүдүүтэй тэмцэнэ. Яагаад тэгэхээр залуучууд энэ тэмцэл гэдэг зүйлийг гаргалгаа гаргаж чадахгүй. Өөрсдөө тэмцэл гэхээр л энэ зүгээр Facebook жүдүүтэй яаж тэмцэх ер нь яаж тэмцүүл болох юм хөшөө чи залууны хувьд. Жүдүү юу? Жүдүү гэдгийн цаана зөвхөн жүдүү биш дээ. Зүгээр л 29 сан байгаа даа шүү дээ. Идэж ууж байгаа ичдгүү бүр эцсээр л байгаа. За нэг ганцхан удаа яана одоо ингэж боддгийм үү тэр яана ингэ идэж байгаад ингэ чвэдэ гэж боддгийм үү? Хуулийн тэднээс үйлчлэхэ болцсон. Учираас тэднээс айхгүй. Энийг яг юу гэж боддог вэ гэхээр сая өнгөрдөг юу лээ 12 он биш ээ 14 оны өстэй сонгуул шүү. Аа зөв. Худалдаж авдаг. 16 оны сонгуул. 16 оны сонгуул худалдаж авдаг. Тэр над дээр ч гэсэн ирсэн л дээ. Манай намд ингээд сонгуул
өгчөрөөгээд. Тэгээ би инээдтэй энэ дөө би одоо 20,000 төгрөг аваад тий. Тэрнгээр юу авах вэ? Яа нэгэд 20,000 төгрөгөөр өөрийнхөө сандлыг өгөх юм. Тэг би та нар болцгоо л гэсэн. Та нар ийм юм хийж өгөх ичдэг юм. Та нар хэдэн төгрөг өгсөн. Би угаасаа өгөх гэжсэн. Тэгээд өөрөө би бодцсон хүн байгаа шүү дээ тэр чинь би заян хүнийг ингэ дэмжинтэйгээд тэгэхэд өөр хүмүүс чи ингэчээч гэжсэн. Би тэгэхээр нийтээрээ бас тэрэнд их бурууга тэгж өгсөн 20,000 төгрөгөнд өгсөн. Одоо тэр горн гарч байгаа болов гэж бодож. Санал өгсөн хүмүүс нь дээ шүү дээ. Өнөөдөр тэр харалт сууж байгаа ярьж байгааг юм. Ер нь аль хэмжиж өгсөн ялгаагүй. Ер нь бол тийм л баг. Тэгтээ бол хувь хүний өөрийнх нь бодлого гэж за би тэр хүнд өгсөн. Тэгтээ тэгж 20,000 төгрөгөнд өгсөн санал өнөөдрийн энэ утаа, өнөөдрийн бухимдал, өнөөдрийн болохгүй бүтггүй бүх юм л тэрэлнээс л гаралтай. Тэрнээс шудраг сонгуул явагдаад шудраг иргэн очиод өөрийнхөө юмыг өгсөн бол өнөөдөр бас арай өөрөөр хэрэгж байна. Өнөөдөр тэртээ тэргүй харалт. Өө эдгээр яасан ч яа тийм гэдэг хандлагатай л. Хэдэн тэрбумаар иддэг тэр хэдэн тэрбумыг магадгүй утааны эсрэг айл 6 7 8 жилийн өмнө 8 жилийн өмнөх гоо хийж эхэлсэн бол магадгүй бид нар ийм хэмжээнд хүрэхгүй байх байсан баг. Бид нар ярьжсэн утаагүй зуух гэдэг дээр хэдэн тэрбум явсан тий нүүрсэн дээр хэдэн тэрбум энэ утаагүй гэж яхахын оронд бид нар зүгээр нэг магадгүй миний л бодол л доо энэ шалнаас халдаг энэ технологи айл эртний юм шүү дээ ер нь бол Дэмангар юм баггүй. Манай Монголд сүүлд орж ирэл бид нар ингэж байгаа болохоос айл дэвэн гарав юм баг. Тэгээд бид нар өөрсдөө тэр дээрээс нь тэр хэдэн тэр олон тэрбумаараа хийдэг юм байна. Өөрсдөө бид нар бас эннийхэн төлөө тэмцдэггүй хийдэг юм байна. Өөрсдөө бид нар энэ нэг за цахилгаан хаалдаг болох чи гэж ингэхгүй за тогны мөнгө их гарна заацсан шиг. Нүрсээ авъя. Арай хямдар нь тий. Ялцгүй ихтэй хэцүү амьдрах хүмүүс байгаа ойлгож байна. Тэднэрт нь туслаа яг одооноос. Яг зөндөө байгаа чи яг бид нар ингээл өнгөцөх наагур ингээл маш их яваалга болохоос бүр цаа чин өнөөдөр нүүрс үлтгэл талгаач авч идэггүй хүн чадахгүй юм байна. Тогны мөнгийг нь яаж баг гаргадгийг тэр арга хэмжээнд нь бас туслая. Магадгүй тэр тавьж өгөөд нэг сарын мөнгө төлбөрийг өгсөн ч гэсэн цаашаа хэцүү хүмүүс байж магадгүй. Тэндээ тэгвэл тогны мөнгөний яаж баг гаргаж болох вэ? Тэр чин хэдхэн сар шүү дээ одоо хөшөнд юу ихгүй. 9 эхлээл 3 сар гаргаал багасч 80-нд. 4 сар гэхтэл. Юу нэг 4 сарын хугацаанд байгаа шүү дээ. Тийм 4 сарын л хугацаа байхгүй. Тэрэнд хэсэг айлыг одоо тэр маш их хэсэг байгаа халаалтанд шийдэж өгөөл тогийн шийдээд өгөхөд л нүрс авах болж. Тэр хүнд ч гэсэн амар өсдөж бодоод үзэлтэй. Хин очиод тэр нүрс шүн босоод зуг руу гал руу хийгээл те нүрсээ очиж аваад ядаж цэвэрхэн. Айгүй олон юмнуудыг шийдэх боломж байна. Тэгээд яг одоо өөр яаж шийдэх арга нь би сайн мэдэхгүй байна. Миний хамгийн эхлээ харж байгаа юм бол энэ цахилгаан хаалдаг юм байна. За ер нь бол зөв би ч гэсэн бас тэгжил бод. Айл болгоныг халаалттай байсан. Манай одоо ээж аавд очиход бол сайхан халаалттай. Хэдэн цаг асааж агаад яг өндөр гардаг ч гэсэн хэдэн цаг асаагаад гэрээ сайхан дулган болгочвол баг болоо. Тэгээл болчдөг. Тэгээл сайхан чөлөөтэй нөө 100 пишин байх газар чинь цэлийсэн гоё хүүхдүүд тойрж гүүх талбайтай болчихвол. Ер нь бол тэгээд болцоогоор айлууд бас тавьж л байгаа хэл та. Гэхдээ болцоогүй зөндөө айл байгаа шүү. Тэрэнд юу буруутай, нийгэм буруутай. Улс төр буруутай. Улс их орн авч чадахгүй шүү. 3 сая юм шүү дээ. Тайваны арлыг бодоод үзээрэй. 25 6 сая хүнтэй. Жижигхэн шүү дээ тэр мөн аргал чинь. Тэгэхэд дэлхийн тэр том гайхалтай юм тэг шийдсэн. Тэр том сургуулиуд, тэр том хөгжил, тэр том зах зээл шүү дээ. Тийм том урлаг хүртэл хөгжсөн тийм. Маш олон газараар явсан. Маш олон газар. Би бол ер нь маш олон газараар явсан. Би тэгэхэд их орноо голддог юм уу? Сайхан шүү дээ. Гэртээ үүлж буун, зунж буун. Сингнэл зунч гоё агараар өгтөн, үүлж утаагаар фанкал өгтөн. Тэр болгонд л хайртай. Угсаал миний сайхан төрсэн сайхан Монгол шиг ийм амар амгалан тайван газар байхгүй шүү. Одоо хайртай гэж болохгүй шүү. Одоо өстой бас хэцүү л байна. Би одоо гадна татнаас хүмүүс ирээд яана утаанаас хааш навж явна явах газар байхгүй. Хөдөө гарахаар хэцүү штэ хүүтэн. Тэгээл тэр чинь хотоос яагаад авч гараад байгаа юм хэрэг хотод харалтай. Ийм хутаан дотор чинь хамгийн бохир орнууд шалгагдсан шүү дээ. Тийм, тэгээд байлгаад айлтай биш тийм ээ. Одоо тэгээд би ч гэсэн тэгдэг, би ч гэсэн тийм бодолтой хөө. Ялгаагүй би Монголдо хайртай, би гадаад явах дургүй юм шүү дээ. Бодолтой би гадаад байж чадахгүй гэд боддоо. Хичнээн сайхан орнд байсан ч гэсэн зүш. Намайг яв гэдэг. ТV5-аас маш олон яв. Явмааргүй байдаг. Би тийм л сонин хүн байхгүй юу? Яг үүнд тэнийг юм шиг
Одоо юм үзэж нүд тайлаад явах хэрэгтэй юм шүү. Ер нь бол юм үзэж нүд тайлах зөвлөлдөө сурах хэрэгтэй. Улс орны тэр хөгжил тийм ээ. Цэцэл тэр бүх техник технологи яаж хөгжиж байна? Улс орн ямар гоё байна? Зүгээр би амар гоё энгийн жишээлчгүй. Манай орн шиг тамхи, татсан тамхиныхын шиг нэслаад шүлсээ газар хайдаг газар нэр байхгүй шүү. Цөөхөн шүү. Ёстой цөөхөн шүү. Бараг тэр нэг тусдаа цэгэл байгаа. Би бүр яа би өстө үнэндээ залуучуудыг бол би тэрийг болчихсоо л гэж боддог. Би өөрөө бүр тэгш үлсэн хайдаг. Хаях газар өгч тэр чинь. Ядч муухай харагдсан биз дээ. Ер нь зүгээр тий. Хинт харагдсан. Хаях өстө цэг вэ штэ. Тэр чинь бүр үнэхээр онцгүй ингээд заримдаа ингээд атус ч юм уу атусны буудал муудал нэг үйлчлэгээний төвийн хажуугаар явах. Яг тэр болон бүр ингээд хүн гიშгэхийн зайгүй. Би бүр их нэртэй хэлдэг. Санаан зовдөг юм баг та. Шүлс мөс нь хөлдсөн тэндээ тэгээд одоо тэгээд ингээ хайртай шүү би Монголда хайртай гэдгээр болохгүй байна яг үнэндээ. Одоо энийг хайрлаж байгаа юм бол одоо хайрлсан шиг хайрлая. Залуучууд одоо бид нар Монголда хайртай утаад байгаа хүртэл хайртай энэ төр гэдгээ болиё. Энийг хайрлахаа болиё. Тэгээд одоо өөрөөр хайрлая, өөрөөр гоё зүтгэе тийм ээ. Тэгээд би бас нэгдэж байна. Намайг бас аль бисаар сайхан эндээ авч яваараа би залуу уран бүтээлчийн хувьд бол яг иймэрхүү зүйл төр бол маш их тэмцдэг, маш их тийм нэг хандлагатай. Би ер нь бол урлагтаач гэсэн тийм жоохон шуу хилчтэй ш болохгүй юм байвал өнөөч болохгүй л гэж болж байвал болж байна л гэдэг. Тэрнээс хүмүүс ингэж ярьж байгаа дараа нь болчихдаг ш. Хамгийн гол. Тийм. Би бол болно гэж дайрах юм бол би эцсийн хүртэл үзчихээ салдаг. Ер нь. Манай урлагийн нэгдэхдээ ерөн зүр ингээ харж байгаа. Гоёа тэмцнэ гэж утаа нэсэг маск барьж ингэж амар зураг мураг авахулаад хүссэн. Тэгээд би бол мэдгүй манай урлагийнхан яадгийг бол одоо тэр энэ гэж яг хэлэхэд хэцүү л байна. Яг ерөн зүгээр удцсан бид нар чинь манайх өөрсдөө биднийг бодвол ингээд яг ингээ Монголдо ингээ бүр ингээд нийгэмшээд удаад талхны үн 100-аар 200-аар нэмэгдээд өссөн ч ингээд дагаад тэрэндээ тасцсан. Бид нар чинь ингээд жилээр 2 жилээр 3 жилээр 6 сараар яваад ирэнгүүт юм огцон нэмэгдсэн гол би ч анх ирээд дэлгүүртгийг хэрүүл хийсэн шүү дээ. Чи одоо яагаад яг үнийг нэмээд байгаа ингээд 3 жил явчаад ирсэн чинь авдаг байсан сүү ундаа талхны үн огцон нэмэгдсэн. Би бүр намайг 3 жилийн өмнө яваад ирэхэд энэ арайч ийм үнэтэй байгаа. Чи яг үнэ нэмээд байгаа дэлгүүрийн хүүхдэд загнаад. Чиггүй хаа таач одоо яагаад байгаа юм бэ? Юу гэсэн чи өөрөө надад үнэ нэмээд байгаа юм шүү. Наа чи хэдийн угаасаа л хэдэн төгрөг байдаг үстэй юм гэж хаа. Наа чи аль хэдэн жилийн өмнө л нэмэгдсэн шүү дээ. Тэгээд саяхнаас л одоо тасаад шүү дээ. За ийм үнэтэй дээ гэл. Энэ одоо л тасаж боломжгүй. Одоо бид нар өөрсдийнхөө юмд хурдан тасдаг учраас тэгээд тасаад за гэдэг хандлагаал авч хаюул гэж одоо би бодоод тэг яг би ч гэсэн яг тийм л байна л да байсан. Одоо болий. Одоо ямар нэг юмд хязгаар гэж байдаг тэгээд. Чи бол намайг бол удаж байгаа шүү дээ. Монголд нийгэмтэй доошоо улгатан цуг байгаа, дээшээ нэг үсгтэн цуг байцсан болохоор чи бол нэг 100 төгрөг 200 төгрөг нэмэгдэхэд нь бол нэг анзаарахгүй юм авчиж байгаа. Бид нар чинь байхгүй байжгаад чи одоо хараа манай циркийнхэн бол ихэнх нь гадаадаар тэмцээн уралдаанаар явж байгаа. Тэд нар бүгдээрээ л улс их орныхын нэрийг мандуулж байгаа. Тэнд Монголын талбай, Монголын төрийн дулал их шилжиж явж байгаа. Тэгэхээр бол тэд нар чи ирээд юм өсч бол гайхдаг. Өөх эн чинь хитэн төгрөг болсон юм гээд өөх шин наа чи нэмэгдээ удаагүй штэ гэнгэт л өө заа гэл. Тэгэл бид нар ч угаасаа нэг нийгэм болж байгаа юмнуудаас жоохон хол байдаг болохоор яг ийм дэр би бол яг өөрөө 2 жил одоо яг сөрөн байж. Одоо өөрөө бол яг мэдэрч шít би өөрөө хүүхдүүдтэй учраас агаарын бохирд талгаа өвдгсөн асуудал байна. За. За энийг яриад байвал дуусахгүй шүү дээ. Дуусахгүй тий. Тэг яг би нэг ганц лимиг гаргалгаа хэлээ. Хүн өөрийнхөө машиныг заваа унахаар тий заваа унж ягаад цэвэрхэн болгоод цэвэрхэн угаалгаас гаргаа явахад шал өөр мэдрэмж авдаг тий. Машиндаа хог хаяхгүй, машиндаа тамхи татахгүй. Шал өөр болдог гэсэн хүмүүс. Яг энтэй адилхан манай Монгол улсын Улаанбаатар хот утаагүй болчоод бид шүлсээ хаяхгүй, тамхи хаяхгүй. Аймаг гоо цэвэрхэн хотод амьдраад эхлэх юм бол бидний хандлага хөтөл өөр болно. Бид нар Монголд ингэдэг мөртлөө гадаад очиод хайдаггүй шүү дээ. Чадахгүй. Бид нар хизээж чадахгүй. За бас гадаад болохгүй юм да гэдэг мөртлөө Монголд орж ий шууд төвий шүлсээ хаяал буугаалтай. Аккурка шидэл. Яг л ийм хандлагатай. Тэгэхээр бид нар өөрсдөө орчноо гоё ойлгож иж бидний энэ хандлага өөрчлөлт. Тэрнээс биш залуучууд өөрсдөө бас ухаантай байгаа шүлсээ хаяхан багасж байгаа ч гэсэн нийтээрээ энэ нэг 40-с 50%, 60% нь ийм байгаад байгаа учраас болохгүй байгаа гэж би өөртөө бодож байгаа. За одоо ойлоо ярин зүтвээ арай өөрчлөе өгшөө. Одоо сонирхолтой юмнууд зөндөө авчирсан байна. Тэгээд хэдэн оны залуу юм бэ манай Дашка чинь?
Би чинь 87 оны шүү. 87 оны туулаатай. Туулаатай. Хоёулаа харшин байна. За тэгээд энэ Casper гэж дэлхийн брэнд. За. Зочноо дайлаа. Тэгээд P уулаа гэж үгэлтгэлийн. Энэ яатын нэвтрүүлгийнхаа жаяг юм уусг бол чи зүгээр оруулж ирсэн юм. Энэ зүгээр юу юм? Маа нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Мэдээж танаа бас ингээд нэвтрүүлгийг гоё харагдуулъя, гоё байлгал гэсэн юм шүү дээ. Тэгээ яг P нэвтрүүлгээр уулаа гэж хол сурчлаагийн янз бүр юм шүүмжил авахгүй. Аавна. Энийг шүүмжилсэн, энийг сурчлаагүй бид нар хэрэгэлдэг байхгүй юу? Магадгүй энийг хараад муухай харагдж ивэл бити уултаа жигшилтэй. Надаас жигшилтэй эсвэл. Ямар нэгэн аргаар хүнийг тэндээс болиулах арга гэдэг чинь за энэ муухай шүү гэж хэлээд тэр хүн муухайг нь мэдэрдэггүй шүү дээ. Миний охин тэ над залуу чинь муу залуу гэдэг татал улам зүтгээд идэг үстэй. Яг энтэй адилхан энэ муухай шүү гэвэл хүн ойлгохгүй. Муухай гэж үл жигсэнээс би бас анханасаа тэгж бас бодсон юм. Зөвхөн энэ Casper гэдгээс биш энэ алкоголоос би жигшиж хийж болно уу? Тэгж бас нэг хүний хандлагыг өөрчлөх боломж байна шүү дээ. Casper хөвдөө ботсон байхгүй. Юу шүү дээ. Энэ дэлхийн брэнд шар иргэнүүдийн реклам лаглаг реклам байдаг шүү дээ. Дэлхийн дандаа мундаг одод тоглолт. Тэд нэр тэгээд айгүй гоо зөв зохистой нийгэмд гой сурчилдаг. Тэр нь айгүй надад аавч байдаг. Би угсаа за манай циркийнх нь бол айгүй сайн мэднэ. Би чинь шар иргэний уралдаанд бас төрүүлжсэн. Нуугад нэг нуугахгүй гэдэг байхгүй шүү дээ чинь тий. Тэгээд манайхан чинь намайг чинь шар иргэний лидер метр гэл очлол мангас цангас гэл яг зүгээр зохистой хэрэглүүл болоо шүү дээ. Энэ соёл байхгүй ууг нь бол дэлхийн хэмжээнд энийг бол маш гоё одоо манай Монголд пивний баярын тэгж тэмдэглэхээр ваа гэсэн хүмүүс гардаг болохоос биш яг үүндээ би бас Монголоос нэг холдоогүй ч гэсэн бас мэдэн шүү дээ. Тэр пивний баяр яг тийм хүмүүс мэрсэл байдаг л баг. Гэтэл тэр чинь ингээд пивний баяр маш олон гоё сонирхолтой зүйлүүдийг хийж ингэж нэг сонирхолтой соёл болгодог. Магадгүй нэг хоёр талтай. Нэг бол эндээс жигшээд бити үү? Муухай гэж үл бити үү? Та нар шүүж энийг сурчилж байгаа гэсэн үг биш. Бити үү? Нэг бол энэ бол соёл учраас зөв зохистой хэрэгэл. Улсын хурлын гишүүн жавхлаа ороод надад нэг сонирхолтой гоё санагдсан юм. Энийг дээжлэгч бай. Тэ? Энийг хүртээд муухай юм ярьдаг тийм бити бай. Дээжлээд бүх юм сайхан болоосоо гэж ерөөжи тэгвэл бас ямны бэлгээс гэдэг учраас дээжлэгч бай гэж хэлжсэн надад гоё санагдчихсан. Богт бити хэрэгэл гэдэг юм бол улам магадгүй хүмүүс хэрэглэх тийм хүмүүс хандлагатай хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр энэ үзэж байгаа хүн болгон өөрөөр бодно. Та энэ тэр бодлоо үзэл бодлоо яаж хүмүүс илэрхийлнэ. Гэхдээ хамгийн гол нь зохистой хэрэглэгээ гэж бүх юм л шүү дээ. Тийм шүү. Одоо уламжилт ангаах ухааны эмнэлгүүд хүртэл тэгдэг штэ нэг маш өндөр градустай архийг хүртэл те ингээд оройдоо тэдэн грамм гэд хэтрүүлж хэрэглэж болов. Энэ бол ийм шүү гэдэг штэ. Тэгэхээр яг зөв зохистой ямарваа нэг юм зөв зохистой хэрэглэхэд л тэр чинь хүний биед тэр бүр тодорхой хэмжээгээр им болж идэг байхгүй. Тэгэхээр заавал яг хуу юмд амар олон сайнч тал байна, мууч тал байна. Гэтэ тэрийг хүн яаж өөрөө хэрэглэхээс л шалтгаалдаг. Миний бодол. Би бол тэгж л боддог. Намайг хүмүүс алкогол хэрэглэдэг гэдэг би хэрэглээд. Тэрэнд үгүй юм үгүй гэлтэй. Нууч хагаад ах байхгүй шүү. Угсаа тэргүй хэрэглэдэг нь бол үнэн. Гэхдээ бол тэрийг яаж хэрэглэх үү гэдэг нь зөвхөн хаана хинтээ яаж зөв зохистой гэдэг нь л найгаа алдаал учиргүй бодоод байх. Онцгой өсдөг тийм ээ. Одоо би хүмүүс юу гэж комент хийхийг айгүй сайн мэдэж байгаа. ПВ болч болдгоо мөриглөө, ПВ болооч юу сурчлаад байгаа юм бэ? Нэгт хоёрт саяны битүүрийн ярьсан зүйлээр адилхан залуу хүн байж залуучуудаа доош хилээч гэсэн хүмүүс байгаа. Магадгүй. Саяны миний ярьсан тэр нэг тэмцлийн талаар залуу хүнийхээ хувьд чи залуу хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Тэр залуучууд тэнийг биш 76 тэнэг гэж магадгүй хүмүүс байгаа. Гэтэл яг үүндээ эцсийн эцэст хатуу нь үнэн үг хатуу байдаг. Тийм учраас танд онцгой санагдвал та адилхан яг бидний залуучуудын адил надтай адил тэнийг үлсэн байна. Одоо энийгээ өөрчилж болно шүү дээ. Хүн ямар ч байснараа тэр чигээр өгөхгүй шүү дээ. Өөрчилж ямар нэгэн зүйлийг тоохгүй, стресстгүй гэж эндээс хол байдаг байсан ч гэсэн тийшээ үнэхээр төвчээр нь алдагдаад орох үе байдаг. За энийг хэлмээр. За тэгээд Дашко 87 оны залуу. Одоо бол 30 нас хүрэх гэж байна те. 31 тэй болцсон л доо одоо 30. Оо тийш те 20 юу шүү дээ. 89 он таанд. 32 болж тийм. 31-тэй 30 гарцсан. Тэгээд одоо их олон орноор аялж олон циркийн үзүүлбэрийг үзүүлсэн. Сая аюулслаг монголчууд ороод 32-оос орч чадаагүй шүү дээ. 32-д орч чадаагүй. Шалтгаан юу вэ? Одоо энэ авиас гэдэг ер нь юу юм бэ гэж. Одоо авиас гэдэг зөвхөн дуулахыг хэлдэг юм уу? Эсвэл авиас гэдэг тавилттай тоглолтыг хэлдэг юм уу? Авиас гэдэг за шүүгчээ би таны утасны кодыг ингээд энэ дээр ингээд
цавуугаар ингээ биччихээ. Тэгээд давсгаа таны утасны код гарч ирнэ гэдэг авиас юм уу? Харин ээ. Авиас гэж юу юм бэ өгшөө? Би яг зүгээр юм тэнэг юм харахаар тэнэг санагдаад байна. Яг энэ стресстэй нийгэмд юм тэнэг юм үзээд би ч нэг үздэггүй л дээ. Зөв хүмүүсийг ярихаар харахаар бүр тэнэг юм байдаг. Тавилттай бүр ингээд авиаслаг Америкчууд, авиаслаг Британчууд маш олон шоу байдаг шүү дээ. Тэг. Тэнд арайч тийм тавилт харагддаг би үздэг байхгүй юу? Ерөнхийдөө бол найруулга байдаг л да. Тэгээ тодорхой хэмжээнд байгаа. Гэтэ хазаарны ингэж гарна шүү те эндээс ийшээ орно шүү гэдэг. Тийм хүн найруулга байна шүү. Тэр чинь дэлхийн хэмжээний маш том шоу учраас зөвхөн миний зүгээр авиас гэдэг тал дээр нь хэлэхэд бол авиас гэдэг зүйл чинь за одоо хүн тэгдэж чамд 1% авиас байлаа гэхэд 99% хөдөлмөр гэдэг үг байдаг. Тэр бол үнэн шүү. Тэрнээс одоо хоёлоо дээр нэг хүн ороод ирэхэд тэр хоёлыг айл нэг ч юм уу эсвэл тэр хүн ч юм уу нэг нь дуулж л чадна. Монгол угаасаа дуу чи ард юм гэдэг байгаа шүү дээ. Тэр тэргүй дуулсаар л ирсэн. Дууг үнэхээр бүр тийм төгс ингээ усны шар ус бусдал дуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Гоё. Тэр бүр үнэхээр ёо ямар гоё юм бэ гэд тэр бол үнэхээр би бол авиас гэж боддог. Тийм төрмөл. Тийм төрмөл авиас бүр ингээ бүр хаач зүгээр байж хата дуулахад хүний шар ус бусдал тийм гоё дуулдаг дуу чинь би бол үнэхээр авиас гэнэ. А тэрнээс зүгээр нэг дууг аргалаад дуулцдаг те дууг тааруулаад дуулцдаг тийм дуу бол хинчил гараалт дуулж штэ. Авиас гэдэг зүйл бол өөр хаа. Би бол тэгж бод. 1% авиас дээр 99% хөдөлмөрлөөд тэрийг өнөөдөр гаргаж ирж чадсан хүнийг би авиас л гэж. Тэрнээс яг чиний түрүүний хэлдэг юмыг бол би авиас гэхгүй. Стоучлаарай. Авиас гэдэг зүйл бол олон талд хувирч чаддаг хүнийг би бол бас авиастай гэж хэлнэ. Өнөөдөр одоо яа тийм дуулчаад бүжиглээд акробат хийгээд кино тоглоод за тэгээд бүр ингээд яадаг чинь те бүх спортыг чаддаг бол тэр одоо авиастай байна л гэж ойлгоо. Би хүнийг юу шүүмжлэх дурггүй л дээ. Тэгтээ би яг сая бэлгтэйг ясныг уус хүн болгон мэдэж байгаа. Элвчин бэлгт мундаг залуу, мундаг авиастай Монголын номер 1 элвчин. Тэд хинч мархахгүй. Тэгтээ тэр гой үзүүлбэрүүдийг маш гой үзүүлбэр үзүүлэх боломжийг ягаад тийм зүгээр нэг тавилттай шоугаар өнөөдөр хүмүүсийн хандлтыг авахын тулд хүмүүсийн зүгээр нэг мессежийг авахын тулд тэгж өөрийнхөө гоё авиасыг тэгж нэг жижигхэн зүйлээр дарсан юм бэ гэдэгт би уурж байгаа. Нэгж би бэлтгийг муу гэж хэлээ. Урж асуухгүй байсан. Минийхээр орцсон. Орцсон юм аа. Айл авиастай муу жил гаргасан юм орсон. Мундаг авиастай залуу хүний гайхт лилэг үзүүлдэг. Мундаг залуу. Хэлб угаасаа тийм шүү дээ. Тань тэр шоу айн хүний тийм болгож байгаа байхгүй. Тэр шоунд чи ийм байж чи төрүүлэх магадaltaй. Тэр ярилцсан би мэднэ. Ярилцдаг. Тэнгүү тэр залуугийн гоё авиасыг зүгээр нэг тавилттай шоу болгож хүмүүсийн сөрөг хандлагыг тэр залуудаар авчирчлаа шүү. Би чинь амраа жонглерыг хүртэл 2007 оноос 2017 он хүртэл тасралтгүй 10 жил хийж байгаа тэр чинь орой унтахтаа хүртэл амрууга хажуудаа 100 ширхэг тенси бөмбөг тавьчаал яг энэ чипс шиг ингэ тавьчаал орон дээр чипс идэх шүү. Орон дээр ингээл үлээгээл тэгээл унангуутал ингээл шүн тэгээ өглөө 6 цагт босоод явал очиад тэрийг хийдэг. Тэгэл хаач явсан тесний бөмбөгтөө явчихдаг. Би энийг л сурах хэрэгтэй гэл. Тэгээ надад бас жоохон авиас байсан л юм шиг. Тухай одоо бас нэмэгдэж магадгүй. Тэгтээ бол нэрээ сэрчийг хайхад үзэр. Тим хүмүүс гарч ирэхгүй. 10 амаараа ингээл жонглер. Дэлхийд ганцхан байгаа гэдэг. 10 байгаа шүү дээ. 10 хүрэн дотор багтахаар. Оросд бол миний мэдхийн 2 3 ч хүн байгаа. Италид байгаа. Мексикт байгаа. Америкт байгаа. За ер нь ингээд цөөхөн шүү. Тэг ингээд сэрчийг яагаад. Тэгээд би 10 жил хийгээд яг дунд нь миний бэртлээс болоод нэг 3 жил би яхахгүй зогссон бүр үнэхээр амаа ангааж чадахгүй байсан учраас тэгээд зогссон. Тэрнээс тасралтгүй тэр 10 жил хийгээд өнөөдөр ирээд авиас гэж үнэлэгдээгүй болохоор би за авиас гэдэг зүйл бас өөр юм байт юм байна. Өөр юм руу оролтон тоог гэдэл би одоо бодоол сууж байна. Одоо биеийн хүчний ч юм уу те хүсэрч хараадаг ч юм. Би ч угсаа тэртээ хүсэрч хараад чадна л. Биеийн хүчний бүгдийн л манай цирк гэдэг чинь хөлийн үзүүрээс гарын үзүүр хүртэл бүх юмыг ажиллаж ийж тэр чин цирк баг. Тэр чин цирк. Тэгэхээр зөвөр ингээд зөвхөн жонглер хийгээд болохгүй. Бүх юм байх хэвээр. Өндөрт гарч чаддаг байх хэрэгтэй. Өндрөөс унч чаддаг байх хэрэгтэй. Амтантай байж чаддаг хэрэгтэй тий. Бүгдийг хийж иж тэр чин цирк чинь. Яагаад тасцсан бол чамаагүй шүү ариусны мөнхчүүдээс. Би мэдгүй тэгэл бид нар чинь дөрүлээ ороод тэгэл зогсоол шүүгч нар хараад суужсэн тэгэл за бид одоо та дөрөвтэй тий цаашаа хамтарч одоо ингээд яаж чадахгүй харамсалтай байна л гэсэн. Тухайд би яг бэртэлтэй байсан.
Гэхдээ миний үзүүлбэр бол бас ер нь бол алдсан л та. Би өөрөө бол тэрийг хэлсэн. Яахааргүй би хөдөө тоглолтоор явж хагаад далныхаа зөөл идэг гэмтэйгээд тэгээ миний гар ингээд бадараад ингээд удаан хийхлээр ингээд бадараад бүр ингээд үнэхээр хөдөлж болохгүй. Тэгээд намайг хөдөөнөөс ирээл 2 хонож исэн чинь за маргааш чиний бичлэг шууд шүү гэхээр би ээлж байгаа ч. Алдсан уу тэр биш? Алдсан. Тэгээ тэр чинь монтаж хийгээд алдааг өсгөд нь гарч байгаа шүү дээ. Алдахын үед бол алдсан. Би үнэхээр гар хөдлөйгээд хөдлөхгүй байгаа юм би одоо яалтан ч үлээ тэгээд шүүгчнэр мэдгүй шүү дээ. Шүүгчнэр үзээ сууж байгаа нь миний бэртлийг би ямар ч гарч ирнэ гэдэг. Би бэртэлтэй шүүгэлтэй. Тэр чинь циркч үнд байх ёсгүй зүйл байхгүй. Циркч үн гарсан бол дуусах хэвээр. Тэгээд шүдээ 100 шазаагаал заа зөнгөрсөн гээд эхний хэсгийг самарч аяар алдаал. Зарайч та аман дээр алдчихгүй л үү. Тэгэл амаараа шүнглэр бол алдаагүй. Тэгээд тэдний саналаар могоо бол орохгүй байсан. Миний мөн хайрхаж орохгүй байжгаад тэр өдөр орохоор болоод тэгээд нөгөө гинтим чинь хэцүү шүү дээ. Тавигдаагүй одоо гинт шараарыг байхгүй ч гинт арх болгочвол хэцүү өстэй дээ. Арх гэдэг шиг юу болчих. Гинт могоо байхгүй ч гэсэн могоотой ор гэхлээр чинь бүр ингээд түртчих юм чинь. За юу могоотой болчихоо гэдэг. Тэгээ заа могоотой ор гэдэг. Тэгээ ингээд бүр самарч аа. За. Тэгээд бэртэл бол үнэхээр хэцээсэн. Миний хувьд бол тэр шоунд бас тэнцэхгүй байх шалтгаан байх гэж би дотор боддог. Цааш нэг шууд эфир дээр ч юм уу шууд тоглолтын дээр алдаа гаргаж магадгүй гэдэг л хандлага байсан юм шиг байна л дээ. Яг би бол яг тэгж л боддtiin. За угсаа алдсан юм чи энэ нэр яах юм. Мэргэжлийн хүн бол алдахгүй байх хэрэгтэй гэдэг үнэлгээ бол зөвлөдөө. Би угсаа тэгээд дараа нь гарч ирээд яг дашка ингээд юм уу тоглож өнгөө гэхээр нь хэлсэлтэй. Миний бэртэл үнэхээр болохгүй байна. Тэ? Спортынхан ч гэсэн бэртэл авчвал амжилт гаргах. Бүр нэм ус орохгүй байсан дээр байсан юм шиг шүү. Үгүй тэр чинь орохгүй байх. Би яаж тэгээд аялын тоглолтоор явж байгаа бэрт чинь гэж мэдхүү. Тэгээд яг гайгүй болчих واخтай гэсэн чинь. Тэгээд одоо яхаа зүгээр бас нэг хүний босгосон энэ аюул том амжилт, аюул том карьерийг бас нэг тодорхой хэмжээнд сэвтүүл. За энэ жавлыг сэвтүүл. Тэгээд би ер нь бол хилцэн юм чинь тэр олон хүмүүсийн бас хөдөлмөр шүү дээ. За дашка ирээд тоглоно, циркээс ийм үзүүлбэр орно гэж бэлдсэн багт нь би амар их зангараал тий. Бүлэтэн телевизийг хөндлөхгүй байж болохгүй шүү дээ. Орохгүй би бэртэлтэй юм гэхээр онцгой. Тэгээд заа өнгөрсөн циркчунд ийм байх хугараад тасраад унчаагүй л гэл яваа орсон. Тэгээд алдчихгүй. Тэгээ миний бодлоор бол бас бэртэл маш их нөлөөлсөн бахаа л гэж боддог. Америкийн том циркэд яаж орсон юм бэ? Манайх чинь Циркус Монголын хатгаа гэдэг цирк одоо 15 жил үйл ажиллагаа тасралтгүй цирк. Тэгэл ястаа яг одоо ястаа нэрээ хазааж үзээгүй гэдэг шил зөвхөн циркийн чиг хандлагыг бариад 15 жил. Манайх ч угаасаа үйл ажиллагаа зөөр мэдэн шин. Жид онд хамгийн сүүл цирк үзсэн. Цэнхэр дээвэр одоо цэнхрийн шар болоод юу ч болсон. Хэдэн он санаж байна. 10-аад жил 10 хэдэн жилийн өмнө би ч одоо 25 таа гэдэг чинь 12 моёртой одоо 13 жилийн өмнөөс л. Тэгэхээр нэг үсгээ байсан бод. Тэгэхээр тийм байсан урлаг одоо хүртэл бид нар ингээд зүрхэндээ цээжиндээ агуулаад тэгэл яваалах. Цалин байхгүй. Цалин авдаг юм. Нийгмийн даатгалт төлөхгүй. Годомжинд хаягдцсан. Хөрх юм тэгэл бор зүрхээрээ тэгэл улсынхаа нэрийг гаргаал. Бидний авчирсан шагнал урамшууллыг яг ингээд зүгээр тайлбарлах юм бол одоо энэ олимпийн аваргууд гээл улсаас ингээд тоохгүй байна амар шагнал аваад ирэхээр нь улс ингээд өргөөл байр сав өгдөг шүү дээ. Манай циркчдийн дунд бол Монте Карло гэж бүр үнэхээр зүгээр яг олимп баггүй. Тэр жилд ганц болдог. Дэлхийн 240 орноос алдчихж очиж алдцаа шагнал авдаг тэмцээн баггүй. Олимп зүгээр л олимп. Тэрэнд орж байгаа чи орох юм бол цирк гэж юу вэ ёо гэл. Нарны цирк гэж ярьдаг штэ Cirque du Soleil гэдэг. Тэднэрээс хүртэл очиж оролцдог. Манайх харин тэрнээс ч авсан баггүй. Хүрэл алиалагч гэдгийг Монголд шидэлтэй акробатын төрлөөр анх удаага 80 жил хөгжиж байгаа цирк гэдэг ингээд авчираад тавьж байгаа. Тэр бол яхахгүй улсаас урлагийн юунаас бол шагнал мөнгө дагалдаж ирж байгаа юм л да. Хэд ирсэн? 34 сая ирсэн бахаа. Тэгээд тэр чинь 18 хүнд хуваагдсан шүү дээ. Гэхдээ тэр чинь нөгөө улсаасаа буцаагаад тэрнээс авчиж 34 сая яасан. Татвар аваад тэгээд үлдсэн тэгнэ. Гэхдээ өөрхөн тэр тухайн үед нэг сая хэдэн зуун мэдэн зүг авчлаа хүн болгоо. Одоо бүр яг тогтсон цалин байхгүй Юу юу? хин чи өхөн. Утаага яа гэж бид нар ч юу улсын цирк чинь байхгүй шүү дээ. Одоо тэгээд сая 3 жил ажиллахад Америкийн цирк хэдэн төгрөгийн цалин байсан? Тажгүй шүү дээ хөө. Яа тэр чинь 7 хоног болгон цалин гавн дансруу. Сайн орох уу?
Америк би яг зөв энэ ялгааг харуулах Сайн уу? Монголд юу ч өгдөггүй байхад Америкийн цирк хэдийг өгч байгаа гэдгийг би мэддэг. Төгрөгөөр нэг 5 сая төгрөг мөнгө авах юм уу? 7 хоногт уу? Үгүй сарда. Сардаа юу? Тий. Бас сайн юм а тий. Гэхдээ Монголд л явдсан шүү дээ. хар ажил хийгээл тэг ингээл хэцүү хүнд нойр хоолгүй явахгүй шүү дээ. Бид нар ч хайртай дуртай өөрснийгөө сонирхлоор бий болгосон тэр сайхан цирк гэдэг урлагаараа хүнд гайхуулаад барахж байгаа тэр урлагаараа тий өөрийнхөө яг ариун цагаан хөдөлмөр гэж ярьдаг шүү дээ. Тэрнгээрээ бид нар хүмүүсийг баярлуулад инээлгээд тэрнгээр бид нар олсон цалингаараа ястаа нэр дуртайгаал Америкт 3 жил ястаа хаана л үзэж харъя гэсэн бүх юм л гэсэн. Тоглолтноос тоглолтын такснаас мөнгө олд юм уу? Монголоос. Монголд уу? Монголд. Тэг шүү дээ. Тэг Тоглолт хийгээл такс хийдэг. Хүүхэд гэхдээ хотод бол бид нар ойрд тийм тоглолт моголт хотод хийх газарч байхгүй. Бид нар нүүдлийн асартай л та тэгээ үзэхгүй зах зээл муутай цирк гэдэг урлагийг тоогоо байсан хошин урлаг бодвол одоо нэг тийм манайх ч нэг комеди гэдэг юм нэг тиймэрхүү хошин урлаг мурлаг нийгмийг нэг жоохон шоолсон өөрснийх нь даапалсан юм үзэх дуртай болсон залуучууд цирк гэдэг гоё урлагийг үзэхээ болсон учраас бидний орлого байхгүй болсон. Тэгэхээр одоо бол хөдөө орон нутгийн талдаа ер нь бол тоглолт юм. Асаа циркэд тоглох боломжгүй юм. Тоглохгүй шүү дээ. Яагаад? Турист нь шүү дээ. Чи бодоод үзэлт нэг тоглолт хийгээ бид нар маш олон өдрийн бэлтгэл сургууль хийгээд яваад очдөг. Туристэнд нь хүрэхгүйгээр хүн ороод ирвэл тэгээд. Өмнө нь бол яадаг. Одоо хувьчлахаас өмнө асаа шиг одоо хувьчлагдаад удаж штэ. Хувьд гараад. Тэрнээс өмнө бол яг зүгээр тоглож болдог байсан баг тийм. Цалинтай байсан. Бүх хүн цалинтай, байртай, сайхан байсан. Цирк гэдэг гоё үнэр байсан. Одоо тэр ч бараг бич мартчих юм шүү дээ. Яг Европын циркүүдээр очивол тэр үнэр эргээ сэргийддэг л амар гоё танил санагддаг. Одоо туристийн дийлх гэж тоглолт ийн гэж яриад яах вэ? Хувьчлагдсанаас болж айгүй олон хүмүүс салингуулсан юм байна те. Тэгш чи бодоод үзэлт тэр олон жижигчин зүгээр л ингээл годомжинд гарч тарчлаа шүү дээ. Тэгэл бидний одоо чи инээдтэй нэг хүүхдэд 3-4 мянган төгрөнд л тоглоно шүү. Тэгээ маш холыг зорж ич тоглоно. Одоо яг сүүл 2 жилийн цөөрөн байгаа санхүүг яаж болгож байна? Одоо 2 их хүүхэдтэй гэсэн гэр бүлтэйг амьдарч байгаа. Санхүү юу? Санхүү одоо ста нэг уртлаас аваа хадлаа нөхөө уртлаа нөхнө гэдэг шиг л байна шүү. Яг нэг үгэлэхэд бол бид нар чинь гадаадаар явсан хэдэн төгрөг бас байна шүү. Тэрээсээ тэгэл за тэдийг авчий даа гэл тэгэл тэрийгээ байж байгаа. Тэгэл тэндээсээ тэдийг авчий даа гэл тэггүй л яах юм бэ? Бид нар чинь хаанаас цалинж байгаа юм бэ? Өөртөө юу? Өөр байхгүй. Стор байхгүй. Би ер нь бол тийм юм амар дурггүй. Ер нь өөртөө амьдрснаас өргөгүй өөрөөрөө болгоо явчихсан хамаагүй дээр сэтгэл амар шүү. Гоё шаналгаа шүү. Чи бодоод үзэлт. Би чамд 10-20 сая төгрөг өртөө бол зам өгöd оролцсон нэг энэ тамалгаа те яг үндэ өөртөө хаа. Одоо лизинг мизингэд орох уу, байранд орох уу гэл ингэдэг шүү. Чи бодоод үзэлт өдөр тутам чамаас мөнгө цаас ирээд бичигрээл уцаар мессеж ирдэг ч. Хэцүү ш тэрнээс байгаа юмда хангалуун сайхан амьдрах хэрэгтэй шүү. Гоё шүү. Өнөөдөр хоолт байна, хоолгүй хамаагүй зүгээр үргүү ширгүү өвчнгүү хүүхдүүд инээдтэй байвал тэгэл миний хувьд бол болоо. Өөр хүмүүс яадаг юм магадгүй өөр байдаг байх. Тэгтээ бол зориг бол өөр байдаг. Миний хувьд бол тэгтээ үргүү байх шиг сайхан юм байхгүй. Өвчнгүү байна гэдэг жаргал байсан. Тэрэн шил би тэгж дотроо дандаа бодож байна. Үргүү байгаа цөөхөн хүмүүс нэг баха. Би ер нь жижиг сажиг үрдөө хүмүүс. Би өстө банк уучлаарай өстө хол. Зээл мэйл тавих тэрнээс зүгээр одоо байгаа юмаа хэрэглээл тэгэл би бас нэг тоодог байсан бохоггүй. Тэг би цалингийн одоо нэг зээл авах гээд мөнгөний хэрэг гараад тэгсэн чинь над өгдөггүй. Нийгмийн татгалаа баг төлдөг гэх тийм юмаач би мэдэхгүй явжсэн баг. Ер нь бол ягаад тэгэхээр тэнэс хол байсан. Нэг тийм шаардлага гарахгүй сад яг чам шиг би хол дургу байсан баг. Багны зээл мэйл заасан ядрахаа гэл. Тэ тэгсэн чинь бас нэг хүнд нэг тийм үе гараад ингэхээр бас яалчгүй явдаг юм байна л да. Тэг яг аваагүй л дээ би. Тэгтээ яг ерөн зүр ингээд жижиг сажиг ингээд дамаа нэгнээсээ ингээд хитэн дөрөг гэл ингээд амар их юм амьдрал бол яг Монгол өрнөсөлж байгаа. Нэгнээсээ зээлэл нөгөөдөгт нөгөөл. Одоо хүмүүс ер нь мөнгөтэй хүмүүс нь зээлхэ болж юм те. Хин нэгэндээ ч юм уу. Эсвэл нэг банк бус эсвэл ингээд нэг том юмд ингээд барьцаал зээл өгдөг. Тэр амар өндөр хүүтэй
тэнд нэгэ сул мөнгө өгч идэг. Ингээл нэг банкуд нь ард түмнээ ийдсэн ингээл бас ингээл нөгөө банк гэдээ ярих юм бол дахиад нэг муухай юм ярина. Ер нь бол утаа шиг яг утаатайгаа ажил тийш одоо ороо. Сая утаа ярьж байх нь ярив цаа. Тэрний одоо тэрний дараа л бүр ихэд энэ хэдийгээ жоохон бас гайгүй болгосныхаа дараа нь бас би арга бодноо. Яг би зөв энэ ихлээд энийг би залуучуудыг хэр явахыг би сайн мэдэхгүй байна. Залуучууд бас худлаа шаагалддаг учраас ганцаараа зүтгэхэд бас баггүй бол яана гэж айж байна. Бас яг үнэндээ. Миний бодлоор бол бид нар чинь би бол 97 онд анх багш дээрээ ороод Гончгийн Батбатар гэж багш дээрээ ороод тэрнээс хойш би ер нь өөр урлаг өөр ажил гэж ерөөс хазаж нэг ч удаа үзээгүй. Тэгэхээр яг харахгүй тэгээд мөнчгөрөөрөө тэгээл багш нарын хэлсэн сурсан заасан юмар цирк гэж явсараагаал өдөө хүртэл өстө өөр шир гэж мэдхгүй. 20 дэд байхдаач бас л ирээл найс нөхдөг бас л сайн явна шүү дээ. Машинуудыг бол нэлээд олон бэлгэлсэн. Их жах нартай. Тэгээд бид нар ч удаан байдаггүй болохоор ийшээ явлаа тийшээ явлаа гэл унж явж байгаа машина цаатаа авч. Яваад дэгдэг. Ойлгоо сайн найзлаа гэж чи бас ойрхон гадаг шиг. Одоо биш тийм болцоо. Одоо өстө болиа би бас манай ихнэр тэгтээ чи юу нь яах гэж тэгдэг байсан гэл цагийнтэй. Тэгээд бас залуу багтал залууч би ч одоо залуу л да 20 дэд багтал тийм байсан. Угаасаа тэгээд гоё сан би ч өөрөө явж цирк хийж тэр хүмүүсийг баясгасан тэр олсон хөдөлмөрийнхөө хөлсөөр тийм юм авчихлаар сэтгэл хангалуун. Ямар нэг юм дараа нь татлаад үтлээ байхгүй болохоор тийм лээс тэгэхээр залуучуудыг ч гэсэн би бас тэгж боддог. Бити нэг тийм буруу аргаар тий нэг амархан мөнгө олчих гоо. Одоо залуучууд тийм болцсон шүү. Сууж байгаа л хүн мөнгө амлан гол нь явж юм хийч гээд. Тэгээ жоохон ч гэсэн хөлсөө гаргаад жоохон ч гэсэн ядраад жоохон ч гэсэн нойргүй хоолгүй явж үзээд тэгээд тэр ажлынхаа чинь тийг хүртээсэй л гэж би дотроо бодоод зүг юу гэж бодож байна. Зүг шүү дээ. Тэрнээс тэгэхгүй одоо манай яг би бол сүүлийн залуучуудыг харж. Тэрээ захирал болох дуртай шүү дээ. Тэгээд бүр амар бэлэнчлэгээд л би бол уг нь зорилго нь бол захирал болох нь зөв тий. Уг нь хүн болгоны зорилго бас том байх хэрэгтэй тий. Ямар нэг юм үүсгэн байгуулаад. Гэхдээ хитрхи их манайхны одоо сонгож байгаа мэргэжил нэг бол жүжигчин. Эстраданд дуулаач. За тэнгууд санхүү эдийн засаг. Тэгээд олон улсын харилцаа нэг ийм л мэргэжлүүдийг сонгодог. Тэгээд иймч за нэг цөөхөн эдийн цагдаа ерөөсөө юм нэг юм бүтээн байгуулалтанд оролцох мэргэжлүүдийг сонгодог. Тэ? Маш олон гой мэргэжлүүд байдаг. Тэрийг дууралдаггүй зүгээр л одоо гой олон танил болоод ямар нэг аргаар гой олон хүний нүдэн дээр байж байгаа юмсан. Тэгээд нэг жоохон одоо соёл урлагийн сургууль мургуулж юм урлагийн сургууль төгсөөд удаад жоохон нэг төгсөөл амарлаг хүмүүс болчдөг те. Хандлага нь бол би бол ална бүгдийг те би бол чадна гэсэн. Уг нь хүн өөртөө ихтэй байх зөвлөлт. Гэхдээ бас хизээ хаана вэ гэдгийг мэдэрдэг байвал гэж бас би өвдөө боддог юм. Тэгээ одоо би өнөөдөр бас хамгийн чухал бас ярих нэг юм бол хоёр зочинтой ирсэн манай өнөөдөр. Студид хоёр зочин байгаа. Та нар анзаарсан бол манай зочны өвөр дээр нэг зүйл байгаа л би айгаа л би жоохон маск зүгэж. За агш танилцуулаач найзгаа. Энэ би нэг яг одоо манай цирк бүр жоохон бахсан яг би өөрөө гардаад захиралтайгаа очиод би тэр жоохон багт нь авчихсан. Ханаас авчихсан? Энэ ингээд Европоор Африкаас Европоор тоглолтууд дамжиж явж хагаад тэгээд хүрээд ирсэн байгаа байхгүй юу? Монголд дамжаад тоглолтоор яваад Орос морсоор ингээд яваад тэгээд жоохон зулцсан багт нь авчихсан. Тэгээд 10 онд авсан юм. Оо хэд настай бэ? 8 тийм үү? Бараг 10 ортой юм шүү дээ. 22 гэж явж байгаа байхгүй нас нь. Оо зөө. Энд чинь нас нь яг одоо хүний насаар бол 22 үү? Үгүй шүү. Ер нь бол амтныхаа насаар 22 байхгүй. Амтны насаар яг одоо хүнийхаар бол хүнийхаар бол эдгээр чинь нэг 2 жилд нэг гээ явчихна л та. Зөө. Тэгэхээр 11. Гэхдээ эдгээр чинь бол хэвлэр явагч амттын нас нь бол нэг 30 макс нь 38 40 хүрж байгаа. Матар одоо гөрвөл тэгэхээр амтны нас бол 80 хүрдэг гэсэн үг тий. Үгүй ерөөсөө л дээд наснд 40 хүрнэ гэсэн үг байхгүй. Амтны нас. Тэгэл жамаараа тэгэл болно л гэсэн үг байхгүй. Тэгээ би энийг одоо бол бараг 10 он шиг санаад байна. Би Орос явцсан байсан. Оросоос өмнө авсан гэж 9 он тийм үү? 9 онд авсан. Жохон багт нь хайрхан гэдэг нэртэй. Нэр мөрөөс сонсох уу? Ер нь бол айгүй тааламжтай. Ер нь бол жоохон эргэлтэй могоо гэсэн те тэр нь бодлоо дайдсан. Ер нь бол тааламжтай. Над дээр байхтай бол орон эргэлэн битэр чинь хөдөө бригадаар тоглолт моголт явахаар бол өөртөө унтна. Бурхан минь. Мишаканд унтна дараалахгүй тул.
Би л могоодоо унж байгаа бол шүн нөгөө айгаад шүн сэрээд амар болох юу. Бас битээр чинь зөндөө юм үзөө. Тэгэл хөдөө гадаа дотооддоо тэгэл манай хоргон байгаа тий. Махчин төрлийн байгаа. Манай урлагийн найзууд бол бүгд ер нь мэднэ л тий. Махчин төрлийн юм уу? Махчин төрлийн байгаа. Юу идэх тий? Одоо бол нэг туулаад идэл яваад шүү дээ. Арай нэг цэвэрхэн хоол юм даа гэл. Байгалийнхаа жамаар заавал. Өдөр тэт толлох уу? 7 хоногт нэг 2 тоологч нь доо. Араараас нь. Өлсөд байвал хангитай хүн амтлууд байх бах тий. Өлсөд байвал харин жоохон магадлал өндөртэй болчихно. Махчин юм чи. Махчин юм чинь. Одоо хэзээ хоолцсон гэж. Сая заац би чинь бараг нэг 7-8 хоногийн өмнө нэг туулаа өгсөн, нэг нь өгсөн чинь 7-8 хоног идэг үү? Тий. Яа за би хоолоо. Нэг туулаа ичээд нэг нь идээг үлдээ. Тэгээд идээг тэгээ нөгөөдг нь чад хийцэн тэгээ хайцсан тэгээ. Тэгээ одоо бас гайгүй зүгээр. Өвөл бол жоохон манад одоо энэ ч бол баг Монголд өссөнтэй ялгааг болчих жоох шүү дээ. Тэгэхээр нэг өвлийн улиралд бүр ингээд тасцсан. Хөдөлгөөн жоохон удаашраад 100 мөн буцаад 4 сараас хойш бол гоё болно шүү дээ. Хөдөлгөөн мөнгө жиммингийн хувьд бол ихсэн бүдүү. Одоо нэг арьсаа гуйжуулах чаа гэсэн тийм. Одоо ер нь бол удахгүй гуйжлаа. Тэг мөнгө өөр болох уу? Тийм, өнгө нь бүр аягүй гоё болно. Энэ дуграадах юм. Тэгэл энэ яаж аа? Тэгэл дуграа шүү дээ амт юм чинь. Хоёлоо ярьж байгаа та адилхан тэгэл. Энэ бас ярен дараад юм уу? Бас ярен дараад. Өхөр тэгэхээр нэг л болж өгдөг. Угаас өхөрч мөр л амтнд л юм чаваас тэгээд өхөрч ихээр игдүүтэй шүү дээ. Энэ 76 мургааг бодсоор байгаа ийм амтан харсан тийм шижиг хүрхээ болчихжээ. Ер нь за би нэг хөрөөд үзье та тэхүү. Тэг л дээ. Бурхан нэг хүүт яагаад гэгш наачлал дээр амын цаашаа байлаа гэгш. Зөв хөрөөд үзье. Яа ясли юу юм биш. Али дахиад миний хурж байгаа хэсэгт харуул та. Юу? Амтнаас хол уу? Хоол штэ гэж. Амтан байдгүй. Хашааных нь нохоотой бол орхоо зүгээр. Могоноос бодол яалчиг бол. Энэс одоо том байгаа л бахт тий. Йоо. Би нэг Туркид тоглолт дээр явж байгаа Турк амтны зоо паркт 11 м урттай аврам гарчсан. Яг энэний төрөл. Толгой молгоо бүр зунцаар. Тэгээ хоолын нэг аманд нь ингэж авчиж өгдөг. Тэгэхгүй бол өөрөө хөдөлж чадахгүй. Зүгээр л гівчин. Гайхалтай. Хэвчлээ. Тэгээ одоо удахгүй өгөх гэж байгаа гэсэн. Тэгээд яах юм гэсэн тэгэл хатаагаал хатаамал болгондоо гэсэн. 11 м гэдэг чи юу вэ? Баар энэс энэ хүртэл юм биш тий. 11 м. Бүдүүн тамтаг. Энд чинь тэгэхээр чинь бид нар энэ нэг хит их том болчвол яг махчин гэдэг төрлөөр нь бас аюулгүй байдлаа хангаж байгаа юм л да. Энд чинь нэг ороочих юм бол гинжнээс чанга ороочдөг. Гинж тайлахад хэцүү ш тий. Тэрнтэй адилхан болчдөг болохоор хоолоор нь жоохон барайл. Хооллол улаан газар хөвтөд байвал тэгэл чамайг ороож исэн үү? Нэг удаа мөр мөлтөлж ирсэн тоглолтын дээр ороогод. Юу. Тэгэл тэрнээс тийм амар хүчтэй ороод байгаа тий. Ерөөсөө л гинж. Одоо тэгээд энэ хайрхан чинь 2 м гарна л юм байна тий. Тий. Одоо ер нь бол 3 төгч байгаа шүү. Яа. Одоо энэ дахиж томрох уу? Томрно шүү. Хэд хүртэл өссөн юм бэ маа. Тэгэл эц үхтлээ гэдэг шиг л тэгэл тэр хүртлээ идэл томроод байвал том ямар хоол идэж байгаасаа шалтгаална. Том хоол идээд байвал дагаал томроод байна гэсэн. Бас уу. Ер нь бол хорог шиг идэхэд бол тэгэл тэр эзэн хоолны хэмжээгээр л томроод байна гэсэн үг байхгүй. Тэгвэл чамд бас хэцүү байна тий. Харин хит их том болчихвол бас хэцүү л дээ. Одоо энэ үзүүлбэрт чи могоо бол чимэг болж орж ирж байна уу эсвэл чимэг битээрч тэгэл хоршоол тэгэл ер нь бол чимэглээл явчихдаг ш. Нуран дээр тавьж байгаад хийдэг те. Тэг. Хамгийн сүүлд нь тэгэл үнсэлцээл дуусна да. Яа. Энэ өмсч мөсөх бол мэдж байгаа хөт. Энэ нэг нүдэн цэхийцсэн байна гэдэг байгаа те. Өнгөө салахын тулд тэгж гуйжж гинаа л гэсэн. Хүм могооны гуйчгийг хардаг, могоо хүний гуйчгийг хардаг гэж. Тэгэл бол өөр ямар ч амтан гуйжилт харахгүй. Ямар сайн тий. Тэг үгүйс. Бид нар энийг гуйчгийг харж чадна. Могоо харин бидний гуйж байгааг харж чадна. Арьсаа ингэ бид нар ч гуйжаад нэг арьс ингэ ундаг шүү дээ. Биднэрт мэддэггүйгээр угааж явах барьж явах. Тэрийг зөвхөн могоо л харж чадна. Өөр амтаа харахгүй. Тэрнгэрээ бас сонирхолтой. Одоо уг нь яг би өхөрдмөр л байна. Гэхдээ өхөрдөм шүү дээ. Яаж ч харсан. Би бол амар өхөрдийн зарим хүмүүс харчаад юу вэ чи ямар хүүхдээ өхөрдөж инкрилж байгаа шүү дээ гэл. Заримдаа бол хайр хүргэн шүү дээ. Үнэхээр. Тийм яах вэ? Бүр мэдгүй игдүүтэй санагдаад. Эсвэл бол олон жил хамт байсан болохоор тийм үү. Нөгөө нэг ийм могоонд ингээд
туулганы чих зүйлгцсэн байсан. Тэгээд тэн дээр нь тайлбар дээр нь хичнээн ууртай хүн ингээд хөөрхөн болох гээд игдүүд болох гээд юм зөөсөн ч ямар ч ялгаагүй харагдах юм чи тэгээд биччихсэн. Тэр шиг яг би бол одоо энэ амтан бол өөрөө одоо хичнээн араатай амтан ч гэсэн одоо энэ би улс төрчид энд овчнуудыг байгаад байгаа учраас бүр нэг амар муухай харах санагдахгүй байл надад бол тэд нар энэс амар юм хараад байгаа чинь тийм тэд нар бол энэ могоноос аимшигтай амьтад учраас надад л могоо нэг амар санагддаг бараг өхөөрчгөр л харагдаж чинь тэгээд ямарс их үзэгсэлэнтэй юм байна ямар ч байсан үзэгсэлэн гэдэг бол зөвүүн юм байна зөвүүн үзэгсэлэнтэй юм байна харахад тийм их амар гоё уг нэг гоё хүрэхэд жоохон эвгүй юм тэгээд өөрөө гайхалтай юм тийм а тий би бас ингэж ойртож бол харж үзээгүй ер нь могоог анх удаага л амьдралдаа харж байна би ч одоо тасчихжээ саяхан бас нэг матартай хэсэг ноцолдоо тэгээд матартай юм үзүүлбэр үзүүлэхгүй харин тэгэл уг нийлүүлэл хоршуулчих гэсэн чи тэгээд нутагшихгүй байсараа тэгэл чад хийчих шүү дээ тий Тэс нэг орчин нөлөөлж байгаа орчин амар нөлөөл утаанд өгөх байгаа юм болов амтд нь утаанд чад гэдэг нэг үү мэдгүй агаар болохгүй байна л гэдэг онш би бүр задлуулсан шүү дээ эмчнэр дээр очиад тэгээ агаар зохицохгүй байна гэсэн тэгэхээр агаартай л бодож таарсан л матар хүртэл манай утаанд дисэхгүй байна гэж бод тэгээ та нар яг одоохондоо бидний бие махбодыг өөрчлөх гарахгүй байгаа учраас яах вэ гэдэг матраа задлуулаад одоо надад матрын шинжилгээний юу гэдэг вэ задлан хийсэн хууц нь агаар нэгт тохироогүй тэр яг дулаан орны амтна л да гэхдээ зөв утаан дээр дөрөөлөхөд бол бөөрн дотор эдэлцсэн байсан л тэгээд тэр задлаад ингээд шинжилээд бүх юм надад үзүүлж авчин за матарчин шүү. Тэгээд бүхий дэрэгт нь энэ байна ингээ ийм задлага хийсэн. Энэ зураг нэг гаст бөөрн амар бол би энэ юу гэсэн чинь энэ харин бөөрн дотроос эдэлцсэн байна. Тэгэл за тэгж байгаа юм чинь та. Тэгэл за нэг хэсэгтэй болио даа гэл. Тэгэл хайрхантайгаа л байж байгаа даа. Хайрхан бол яг бас утаа гэс дэсэдэх шиг тий. За манай ер нь яслахын цаг мань өндөрлж чинь манай зочны бэлгийг надад аваад өгөөрэй. Тэгээд манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт байгаа. Ер нь бол манай нэвтрүүлгийн нэр нь зөв яриа шүү дээ. Тэгээ өмнө нь үзчихсэн баг тий манай нэвтрүүлгийг. Ер нь бол мерсер үзсэн шүү. Би тэгтээ ингээл амар нухацтай ингээл дуустал нь үзээд байдаггүй. Ер нь бол үзчихсэн. Тэгээд манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт бол амьдралын хийсэн хамгийн зөвүүн алхам, зөвүүн шийдвэр юу байсан бэ гэж би асуумаар байна. Зөвүүн алхам, зөвүүн шийдвэр. Амьдралдаа хийсэн тий. Амьдралдаа одоо энэ 31 нас зооглохдоо гэдэг шиг тий. Баган түүхттэй болсон юм уу? Өө тэр л одоо амьдралдаа эхнэр нөө циркийн хүн байгаа тий. Тэр л би одоо нэг бусдаар нэг урлагаасаа ингээд өөр юм руу ингэж өсчиж үзээг болохоор би нэг шийдэлтэй алхам гэж би одоо юу гэдэг чинь те нэг юм санал ирэнгүүт л тэрлүү ч юм урвдаг ч юм уу те энэ илүү надаа боломжийн санал хэлж ин ч юм уу шийдээ за энийг хайчих энэ урлагаа хайчих гэдэг юм уу ийшээ явчих гэдэг юм уу тийм юм байхгүй болохоор наадхан чи хариулт бол надад бол вагон дотор явж байхдаа хүүхдтэй болчдөг л тийм би тэг анх удаа нэг ап болж байгаа тэгээ манай ихнэр чи надад сюрприз ураад юу би мэдхгүй таргалаад жоохон таргалаад ахаар чи одоо таргалаад тань бэлтгэлээ. Наа ийдш уус чинь ихтэй тань. Болмол гэ ихнэрээ загнаал өөлүүлэл орой тоглолтын дараа нүдэж бэлтгэл хийлгээл. Тэгэл хоёр хүн томроод бүр л таргалаад болдгоо. Хоолны насаал таргалаад болдгоо. Яа нөр. Тэгэхээр л би манай ихнэр чинь тэмээд акробат хийдэг. Тэмээн дээр дандаа жаншиж явдаг болохоор мэдхгүй тэгээ чийста нууцаар юм мэдлээ. Юу идэт байгаа найз нөхдөд чипс мэкс идэт байна уу газ дондоо болмол гээл. Тэгэл манай хүн чинь л надаа гомдож нэг уйлал бэлтгэл дээр нэг уйлал тэгэл би ч заавал зааш өгөөл чи өснөө уйлаад байгаа гэл загнаал. Тэгээд өрөөч мэдээгүй. Тэгсэн 2 сард болчих. Хүүхдүүд маань одоо 2 хүүхдтэй ихэр нэг хүү ах 2. Тэгсэн би трийг мэдхгүй баахан 2 сар гарна нүдэд. Тэгээд манай найзууд нь үзмүдчи хүүхдтэй болсон гэж боддог. Хамгийн тийм одоо шийдэм гीчгдэг юм тийм алхам маань богонд хүүхдтэй болсон. Тэр богонд чинь богонд хүүхд хийсэн юм уу? Хүүхд хийчихгүй тий. Хүүхд хийсэн богонд юм уу тий? Тийм хүүхд хийсэн богонд. Хүүхд нь богонд төрсөн болов гэж. Манай богонд чи өөрөө зогсдгүй явдаг байхгүй. Богонд төрөв эмлэг төрсөн мэт. Эмлэг төрсөн. Богоо маань хамгийн гол нэг зогсохгүй 2-3 хоногор явдаг байхгүй. Замдаа нэг зогсохгүйгээр өртөн дээр зогслоо
богоо өнгөрлөө тэгээд би богоо төрсөн ба гэсэн үйлдсэн юм байна шүү дээ манай хоёрыг. Тэгсэн чинь тэр л их тийм алхам юм уу даа гэж би дотроо бодож. Тэгээд хоёр улсын тэр хариуцлагатай циркийн тоглолт хийж хахад тийм алхам хийцэн. Тэгээд бас л бүх асуудал шүү дээ. Чи ихнэр чи ажил хийж явах хэвээр газар чи ихнэрээ жирэмсэн болгочлаа гэж бас шүүмжил авч яасан. Тэгэл манай ихнэр чи анх удаа манай ихнэр чи надаас дүүхгүй хамаагүй дүү. Тэгээд манай ч ойлал яах вэ хийх үү гэл би шууд шийд үгүй. Одоо тэр манай хүн чинь бас найс нөхдөд амар зүйлээ шүү дээ. Тэр чинь юу ярьдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Бам. Тэгээ би үгүй шүү. Миний хүүхдэд хинч ерөөсөө тий гар хүрэх ирэх баг. Чи ажиллаа болт юм бол би чамд ээжээ хүүхдээ би өөр ажиллааг явна. Чи хүүхдэл төрнө. Болоо. Тэгэл шийдчихсэн. Тэр л нэг айгуу тийм алхамд бол шийдэмгийн алхамд. Эхнэрийг бол бацдаг шинж юм байна те. Бэлтгэл дээр л те. Ажил дээр. Ажил бол ажил шүү дээ. Амьдрал бол амьдрал. Ажил амьдрал хоёр чинь тусдахгүй. Ажил бол ажлын цаг, амьдрал бол амьдралын цаг. Тэр дотор яаж ч болж байна. Энэ циркүрийг хатуу урлаг юм а те. Ер нь бол би бас ойлгож байгаагаар. За тэгээд өнөөдрийн маань зочны бэлгийн үгийг кола уудах юм уу? Кола бол ууш. Кола уух уу? Тэгээд эхнэрийг ягуулахгүй. Тэгээд энэ Геркулес гэдэг юм юу байгаа? Obvious. Тэгээд эрүүл хооллох баха гэж бодож байна. Тэгээд энэ бас эрүүл хоол хүнс тэгээд энэ хүнсийг бэлгийг бэлгэлж байгаа юм. Тэгээд ер нь бол би дахиад нэг зүйлийг хэлэхэд гой ганган хувцалж болно тий. Гой хувцалж болно шүү дээ. Тэгээд гой юмнууд идэж болно тий. Гой зүйлүүдийг ууж идэж болно. Гэтэ эцэст эрүүл мэнд байхгүй бол бид нар энийг хэр олон жил идэж уух вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Тэгэхээр одооноос би дахиад хэлье. Одооноос эхлээд өөрсдөө өрөвдөж өөрсдийн төлөө тэмцмээр байна. Хүнийг өрөвдөж чаддаг юм чи өөрсдөө ч гэсэн өрөвдөх байлгүй дээ гэж бодож чинь. Тэгээд явсан зочныхаа бэлгийг өгөө өндөр хүрэлцэн ирж бас циркийн талаар тодорхой хэмжээний мэдлэг бас хангалттай энэ хувийн мэдээллийг авч чадсангүй уучлаарай. За баярлалаа. Анх удаага л ер нь бол ийм залуучуудын хандлагын талаар ярилцлаа. Тийм тэгээд бас би залууны үед бодож явдаг зүйл байгаа хаа гэж бод. Би ч одоо бол өөрөө бас ганцаарчилсан багш. Бас эрүүл байгаасаа гэх хүмүүст хичээл ордог. Жингийн илүүдэлтэй хүмүүстэй ажилладаг. Тэгээд чиний хэлдгээр зөвлөдөө юм аль идэж ууж болно те ямар ч юм. Гэхдээ би хөдөлж иж эрүүл байна. Тэгэхээр бас хоолндыг маш зөв зөвцтэй хэрэглэх хэрэгтэй. Би бол өөрөө бол газ дондоо ер нь хэрэгэлдэг. Тэгтээ аль болох татгалзахыг хичээдэг. Шавнартай бол би цагчд яг газ дондоо байдаг. Ер нь бол тийм манай шавнар ерөнхийдөө бүгд нэг иймэрхүү бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Би бол зарчим гаргадаг тийм юм байгаарай гэдэг. Тэгээ баярлалаа сайхан эрүүл хүнс бэлгээсэнд баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгтээ урьж оролцсонд маш их баярлалаа. Хайрхан бит хоёрыг бас урьж. Тэгээд ямар ч гэсэн жоохон ширүүх ихлээд гоё дуслаа л гэж би бодлоо. Тэгээд одоо манайхан тэгээд өөрсдөө бизнесийн ухаантай хүмүүс бас заримдаа байх юм те. Утаа гараад айгүй олон жил болж байгаа. Тэгээд ийм утааны маскыг их загварлаг хийх юм аа. Энэ утааныхаа маскны загварт биш, утаагаа алга болгохтой анхаарлаа хандуулъя гэж би хэлмээр байна. Энийг бол худалдаж авсан хэд вүлээ. Тэгээд энэ бол реклам, энэний реклам бол биш шүү. Энийг реклам тохиолж өөрсдөө энэ утааг алга болгох дээр анхаарлаа хандуулъя гэж би хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг энэ үед өндөрлөж байна. Энэ масктай явах чаас хэцүү юм бэ? Ийм л хэцүү шүү дээ бид нар. Өнөөдөр студи дотор маск зүгөө суух хэмжээний ийм л байдал төрчихжээ. Тэгээд энийг зөвхөн нэг нэвтрүүлгээр ингээд өнгөрөөхгүй. Цаашдаа хийн, үргэлжлүүлнэ. Миний түрүүний ярьсан зүйлүүдийг бас манай залуучууд цаашаа тэгээд оролцоорой гэж би хүсмээр байна. Залуучуудын хандлага зөв байгаасаа, эерэг байгаасаа өөрсдөө өрөвдөөсэй гэж хүсэж байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяр дэсэн баярлаа.